За намайг Баянзүрх дүүргийн ОСТ албаны тэргүүн Монхрын Батэрдэн гэж хүн байна. Манайх өнөөдөр хаврынхаа нээлттэй оролдог 26 оныхоо нээлттэй оролдог 4 насны ангиллаар оролдож байгаа. Ихмэр соёолон хязаалан дааг гэж азаргал 5 саргараад угаасаа оролддог болохоор азаргыг оролдохгүй байгаа. Шүдлэнг бас шүдлэн насыг хавар шүдэн ундаг гэж шүдлэн насыг оролдуулахгүйгээ 4 насны наадам хийж байна. Тэгээд ОСТ-ийн бүрэлдэхүүн нь манай тэргүүлэгч дэд тэргүүн Батшиг Атганбаатар Батулга мөнгөн туяа гэдэг манай хагас тэргүүлэгч нарын гадуураас ажилтаа байна. Ингээд бүх тэргүүлэгчтэй хамт ингээд өнөөдрийнхээ үйл ажиллагааг зохион байгуулж байна. Морь удлангуу сая их насны морьд оролдлоо. Нэг хүүхэд унсангүй морь хүүхэд минь цаахан оролдлоо. Эрхэм хүндэт үзэгчтэй Улаанбаатарын Баянзүрх дүүргийн Гачуур тосгоноо зохион байгуулагдсан Гачуур турд 2026 хамгийн хаврын бүсийн хурдан морьдын уралдааны их насны морьдын уралдаан гараа нойд хөрөмж рүү хөдөлсөн байгаа мөчийг үзэгч та бүхэнд өргөхөд газраас зүгүүлсэн хурдан чандаас 37 их насны морьдоо бүртгүүлэн мордсон байна. За өнөөдрийн энэ хаврын бүсийн хурдан морьдын уралдааныг Монхрын Батэрдэн тэргүүнтэй, Доржатын Батшиг тэргүүнтэй, Гачуур турд морьдын спорт өвчтэй холбоо болон за Баянзүрх дүүргийн засаг даргын хамгийн газар мөн олон баг бие бүрэлдэхүүн хамтран үнэхээр өндөр зохион байгуулалттай сайхан зохион байгуулж тэнгэр хангаа авьяасан өнгөрсөн жил хур бороо хайрлсан газар чигтэй сайхан байгаа харагдж байна. За Улаанбаатар хотын Гачуур тосгон бол улсын их хоёр наадмаас нийтдээ 40 гаруй хайрыг төрүүлдэг байдаг. Бүдвагийн Хадбаатар Батын чимээд Доржийн жадам Заны ядмаа Дармын Болдбаатар гэсэн олон сайхан буурал уяачид энэ нутгаас дөрөн гарсан байдаг. Бол хамгийн сүүлийн улсын зовлон гэх юм бол Монгол улсын мандаа уяач Үржин модны атар сайхан улсын их хоёр наадамд олон сайхан хурдан морьдоо харигдад төрүүлж байсан гээд олон алдар цуутнууд дөрөн гарсан. Их насны морьдоо мөн дөрөн гардаг. За 20 жил хурдан шандас их насны морьдоо дөнгөж иргэнгүүд амаа үзүүн дээр Улаанбаатарын Баянзүрх дүүргийн Гачуур тосгоны уяач мөнгөн дулгаа урдаа хээр морьдоо амаа үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За өнгөн дээр бол 5 номертой юм шиг байх юм да. Хурдан зээрд морьдооны гараад ирсэн байгаа харагдаж байна. Энэ нийслэлийн алдарт уяач Ганбаатарын хурдан зээрд мөн баг шиг байна. Улаанбаатарын Гачуур тосгоны уяач Ганбаатарын хурдан зээрд морьдоо мөн юм шиг байна. Өнгөн дээр Ганбаатарын хурдан зээрд мөр амаа үзүүн дээр мөнгөн дулгаа хурдан хээр морьдоо амаа үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байгаа. Айргийн 3 дээр за тэр дундуур туулаад нэвтдээ гараа явчихж байгаа. Улаанбаатар хотын Гачуур тосгоны уяач отхон өнгөрийн ордоо хонгор морийг өдөр бат үйсэн Даваабаатар унсан өнөөдөр ихэр зингэд наадмын өнгөн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За 50 номертой хурдан буурал мор тэр дундхан талд урагшлаад байгаа харагдаж байна. Тэр бол Завхан аймгийн шилбэстэй сумны уяач Дамчоогийн хурдан буурал мор байна. За их насны морьдын уралдааны энэ дундхан тал шарж хэвшин нэмнэтэй хонгор мор сая нэг харагдаад өнгөрлөө. Монгол улсын мандаа уяач Үржин модны атар сайхны хурдан хонгор мор 24-5-ын багцаан дээр морь дөнгөж иргэнгүүд нэлээд араас ширүү хөөлтэй туулж байгаа харагдаж байгаа бол за их насны морьдын уралдааны өнгөн дээрээ хурдан хонгор морь өнгөс хэвээрээ Улаанбаатарын Баянзүрх дүүргийн Гачуур тосгоны уяач отхон өнгөрийн хурдан хонгор морийг хөдөр бат үйж Даваабаатар унж байгаа өнөөдөр ихэр зингэд наадмын өнгөн дээр байгаа амаа үзүүн дээр мөнх тулгай хурдан хээр морийг Даваабаатар үйж Сумын озар унсан өнөөдөр ихэр зингэд наадмын амаа үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За Гачуур тосгоны хоёр хурдан хонгор морь алтар морь хоёр бол түрүү амаа үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байгаа бол айргийн 3 дээр сайхан хурдан сартай алтар морьдоо гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ сартай алтар морь бол Гачуур тосгоны уяач Амар хотын хурдан сартай алтар морь байна. Амар хотын хурдан сартай алтар морийг Даваадөрж үүж мөнгө бод унж байгаа өнөөдрийн хэр зингэд наадмын айргийн 3 дээр байгаа бол за 11 номертой мордсон Гачуур тосгоны уяач отхон тэнгэрийн өдрөтийн отхон тэнгэрийн хурдан хонгор морийг хөдрөт үйж Даваабаатар гэж хүүхэд унж урлаж байгаа өнөөдрийн хэр зингэд наадмын өнгөн дээр гараад ирсэн байгаа харагдаж байгаа бол амаа үзүүн дээр Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Гачуур тосгоны уяач мөнгөн дулгай урдаа хээр морийг Даваабаатар үйсэн Сумын озар унсан амаа үзүүн дээр юм байна. За отхон тэнгэрийн хурдан хул морь өнөөдрийн хэр зингэд наадмыг сэлүүхэн гарч ирээд сайхан хөдөлж байгаа хүүхэд дашуур өргүүлж байгаа харагдаж байна. Амаа үзүүн дээр мөнгөн дулгай урдаа хээр морь байгаа. За айргийн 3 дээр харагдаж байгаа дэлгэцэн харагдаж байгаа энэ ногоон жийвчин нэмнэтэй хурдан сартай алтар морь болоо Гачуур тосгоны уяач Амар хотын хурдан сартай алтар морь байна. За айргийн 3 дээр Улаанбаатарын Надах дүүргийн уяач инх тайвны Бацгүй уяа солгоог даруулсан Цэнд хоёрын хурдан хул морьдоо айргийн 3 руу орж ирсэн байгаа харагдаж байна. Дамчоогийн хурдан буурал морьдоо айргийн 4 дээр уршилж байгаа харагдаж байна. За хурдан хонгор морьдоо сая дэлгэцэнд харагдаад өнгөрлөө. Монгол улсын мандаа уяач Үржин модны атар сайхны хурдан хонгор морьдоо дэлгэцэнд харагдаад өнгөрсөн. За хэдхэн мөчийн дараа үзэгч та бүхэндээ өнгөний морьдуудаа иргэн харуулъя. Булган аймгийн сайхан сумын уяач Шагдар сүрэнгийн хурдан бор морьдоо энэ сая дэлгэцэнд харагдаад өнгөрлөө. За их насны морьдын уралдаанд 17 км-ийн алсаас 12 км-ийн алсаас хурд чандсан шалгаж байгаа. Өнөөдөр ихэр зингэд наадмын их насны морьдын уралдааны 37 хурдан чандастай үлгүүдийн нэг 30-аад багцаагаар өршилж байгаа энэ хурд
За 40 номертой мордсон Булган аймгийн сайхан сумын уяа Шагдар сүрэнгээ ордон бормор одоо сая дэлгэцэн харагдаад өнгөрлөө. Батэрдэн уяа шалгуугийн тааруулсан хүрээ цамд харагдж байсан. Завхан аймгийн шилүүстэй сумын ойд одоо харагдж хурдалж байсан. Төв аймгийн 100 жил соёлмор одоо нэг 10 одын багцаагаар хурдалж байсан гэдэг одоо өнөөдөр хурдан сайхан бормор нэг 11-2-ийн багцаан дээр одоо гараад ирсэн байгаа харагдж байгаа лөө. Монгол улсын мандаа уяаж Үржин Бадмын атар сайхны хурдан хонгормор одоо араас туулан орж ирж байгаа нэ. Монгол улсын мандаа уяаж Үржин Бадмын атар сайхан уяаж одоо Ховд аймгийн Дарив сумын уугуул. За өвөө нь бол одоо Заны ядмаа гэж одоо сайхан буурлуу яаж байсан. Өнөөдрийг хэр зингээл наадмын одоо ингээд за одоо дэлгэцэн харагдж байгаа энэ хурдан алтармаар болоо. Улаанбаатарын баян зүрх дүүргийн гачуур тосхны уяаж мөнгөн дулгай хурдан алтармаар байна. Мөнгөн дулгай хурдан алтармаар. Мөнгөн дулгай хурдан хээрмөр их насны мөрдөө уралдааны өнгө дэвдэг харагдж байгаа. Намаа үзэн дээр одоо нийслэлийн алдарт уяаж Бацхгүй уяа солгойг нь даруулсан. Тэнд хоёрын хурдан Холмор амаа үзүүн дээр гараад ирсэн байна. 47 номертой мордсон Төв аймгийн Бадсан бүр сумын уяаж мөнгө эрдэнэ хурдан хар морыг Наран Баяр хүүн зурж байгаа их насны мөрдөө уралдааны амаа үзүүн дээр заах төстэй нэвтгэн туулаа гарлаа да хар моржтой нэг сэлвхэн байгаа мор байна. За Төв аймгийн Бадсан бүр сумын уяаж мөнгө эрдэнэ хурдан хар мордоо өнгөн дээр байгаа. Тэнд хоёрын хурдан Холмор одоо тэр цаа талаар одоо улмаагаад одоо уршиж байгаа харагдаж байна. Амаа үзүүн дээр за хайргийн 3 дээр Улаанбаатарын баян зүрх дүүргийн гачуур тосхны уяаж мөнгөн дулгай хурдан хээрмөр одоо амаа үзүүн дээр уршлаад байгаа болоо. 58 номертой морд 50 номертой мордсон хурдан бууралмар одоо тэр 4-5-ын багцаан дээр уршиж байгаа. Энэ бол одоо Завхан аймгийн шилүүстэй сумын уяаж Дамчоогийн хурдан бууралмар байна. Дамчоогийн одоо Жаргал сайхны Дамчоогийн хурдан бууралмар одоо их насны мөрдийн уралдааны 4-5-ын багцаан дээр уршиж байгаа. Тэр хамгийн заатлаар уршиж байгаа хонгормор бол одоо Ховд аймгийн Дарив сумын уугуул Улаанбаатарын баян зүрх дүүргийн гачуур тосхны уяаж Үржин Бадмын атар сайхны хурдан хонгормор одоо их насны мөрдийн уралдааны 4-5-ын багцаараа уршиж байгаа харагдаж байна. За 40 номертой мордсон 40 хэдэн номертой мордсон хурдан хүрэн алдсан мор одоо уршиж байгаа харагдаж байна. 44 номертой мордсон Улаанбаатарын гачуур тосхны уяаж Жамбал дөржин хүрэн алдсан морыг пөрөв жавн зурлаж байгаа. Өнөөдрийг хэр зингээд наадмын 5-6-гийн багцаан дээр одоо уршиж байгаа харагдаж байна. За 4-5 дээр юм байна шүү. Жамбал дөржин хүрэн алдсан мор одоо айргийн 5 дээр уршиж байгаа юм байна. За их насны мөрдийн уралдааны өнгөн дээр юм бол одоо мөнгө Төв аймгийн Бадсан бүр сумын уяаж мөнгө эрдэнэ хурдан хар мор одоо өнгөн дээрээ хэвээрээ байгаа бол амаа үзүүн дээр налах дүүргийн уяаж нийслэлийн алдарт уяаж нэг 50-ны Бацхгүй уяаж солгойг нь харуулсан. Тэнд хоёрын хурдан хулмор одоо амаа үзүүн дээр айргийн 3 дээр одоо Дамчоогийн хурдан бууралмар одоо урагшлаад байгаа. Завхан аймгийн шилүүстэй сумын уяаж Жаргал сайхны Дамчоогийн хурдан бууралмар одоо амаа үзүүн дээр урагшлаад байгаа харагдаж байна. За Төв аймгийн Бадсан бүр сумын уяаж мөнгө эрдэнэ хурдан хар мор бол одоо сэлвхэн гарч ирээ заахаа хөдөлсөн байгаа харагдаж байна. Төв аймгийн Бадсан бүр сумын уяаж мөнгө эрдэнэ хурдан хар морыг одоо Наран Баяр гэж одоо нэг 10 хэдэн настай өвөн зурлаж байгаа юм байна. За Дамчоогийн хурдан бууралмарыг одоо араас залгаж аваад нийлүүллээ. За одоо их насны мөрдийн уралдааны үзүүрийн уралдаан бол одоо үнэхээр үзүүштэй сайхан болох бах. Одоо газрын холыг туулдаг одоо 10 насны шгшээ унаг уралдаг их насны мөрдийн уралдаан гэдэг бол одоо үнэхээр үзүүштэй сайхан болдгоо. За хамгийн наадлаар одоо тухамжтай азартай хонгормор бол одоо Монгол улсын мандаа уяаж Үржин Бадмын атар сайхны хурдан хонгормор. За хайргийн 5 дээр Жамбал дөржин хурдан хүрэн алдсан морь нь хэвээрээ юм байна. Гачуур тосхны уяаж Жамбал дөржин хурдан хүрэн алдсан морийг одоо пөрөв жог гэж хүүхд унжуулж байгаа. Өнөөдрийг хэл зингээд наадмын одоо айргийн 5 дээр урагшлаад байгаа харагдж байгаа. Энэ бөөмөрд нь одоо хамгийн наадлаар нь гачуур тосхны уяаж ууган даваагийн сартай хүрэн морь одоо араас орж ирсэн байгаа харагдж байна. За ууган даваагийн хурдан сартай хүрэн морь одоо араас орж ирсэн байгаа харагдж байгаа болоо. За Төв аймгийн Угтаал цайдам сумын уяаж Батбаатарын хүрэн морийг одоо Амгалан Баатар хүүн зурлаж байгаа. Энэ бөөмөрдүүдийн яг дунд одоо энэ 3 морьны эгэнсэн 3 морьны дунд нь яваа харагдж байна. За их насны мөрдийн уралдааны одоо ингээд энэ морд бол одоо нэг 5 6 7 8 гэсэн одоо байран дээр уршилж байгаа морд байна. За 19 номертой морд хурдан хээрмөр одоо Улаанбаатарын гачуур тосхны уяаж Баян зүрх дүүргийн гачуур тосхны уяаж сайн буянгийн хурдан хээрмөрийг одоо Дөвшин Батгүй унжуулж байгаа. Өнөөдрийг хөрц ингээд наадмын 6 дээр гараад ирээд одоо хүүхэд амруухан дарж байгаа харагдж байгаа. 7 8 дээр за 7 8 9 дээр одоо 40 номертой хурдан бормор Булган аймгийн сайхан сумын уяаж Булган аймгийн сайхан сумын одоо хурдан бормор одоо араас орж ирж байгаа харагдж байна. 40 номертой Шагдар сүрэнгээ хурдан бормор одоо тэр их насны мөрдийн уралдааны 7-8-ын багцаан дээр одоо ороод ирж байгаа харагдж байгаа. За одоо их насны мөрдийн уралдааны айргийн 4 дээр одоо энэ хурдан хулмор Цэнд хоёрын хурдан хулмор байна. Нийслэлийн алдарт уяаж Бацхгүй уяаж солгойг нь даруулсан. Цэнд хоёрын хурдан хулмор одоо их насны мөрдийн уралдааны нийслэлийн алдарт уяаж их 50-ны Бацхгүй уяаж солгойг нь даруулсан. Өнөөдрийн хэр зингээд наадмын айргийн 4 дээр гараад ирсэн байгаа харагдж байгаа. Ховд аймгийн Дарив сумын уугуул Улаанбаатарын баян зүрх дүүргийн гачуур тосхны харьяат Монгол улсын мандаа уяаж Үржин Бадмын атар сайхны хурдан хонгормор их насны мөрдийн уралдааны айргийн 3 дээр гарч ирээ хүүхэд нэг амруухан дарсан байгаа харагдаж байна. За аймгийн одоо улсын бүсийн уралдаанд 2 удаа нэг 10-ын багцаагаар хурдалж байсан хурдан хонгормор одоо үзүүрийн уралдааныг одоо үзүүштэй сайхан үзүүлэх бах. За ингээд одоо Улаанбаатарын баян зүрх дүүргийн гачуур тосхны гачуур хурд морин спорт уяажтай холбооны
зохион байгуулж их насны мөрдийн уралдааныг Төв аймгийн Батцамбар сумын яаж мөнгө эрдэнэ уртаа хармаар одоо сэрүүхэн гарч ирээ хөдөлсөн байгаа. Хүүхэд одоо дашуур шилбэд байгаа харагдаж байна. За газрын хол морины олноос одоо нэг айхгүй одоо сэрүүхэн сахамар байна да. Их насны мөр одоо 12 км-ийн алсаас хурж амтсан шалгаж байгаа. Өнөөдрийнхөө цэнгэл наадмыг Төв аймгийн Батцамбар сумын яаж мөнгө эрдэнэ уртаа хармаар одоо өнгөрсөн байгаа бол аман үзүүн дээр одоо Завхан аймгийн шилүүстэй сумын яач жаргал сайхны дамчаагийн хурдан бууралмар одоо аман үзүүн дээр юм байна. 50 номертой мордсон жаргал сайхны дамчаагийн хурдан бууралмарыг ган ухийг уяаж бай солгыг даруулж дүгүр унж байгаа улсын бүсийн уралдаанд 10-ын багцаанд нэг удаа уралдаж байсан хурдан бууралмар өнөөдрийн цэнгэл наадмын аман үзүүн дээр байгаа. Хонгормор одоо Монгол улсын мандаа уяаж Үржин Батмын Атар сайхны хурдан хонгормор байна. Үржин Батмын Атар сайхны хурдан хонгормор одоо их цэнгэл наадмын айргийн 3 дээр гараад ирсэн байна. За өнгөний 2 морийг одоо хүүхдүүдтэй хооронд нь арай л их одоо уралдуулаад байна уу да. За Төв аймгийн Батцамбар сумын яаж мөнгө эрдэнэ урдан хар морин одоо өнгөн дээрээ за аргийн 3 дээр Ховд аймгийн Дарив сумын яаж Монгол улсын мандаа байж Үржин Батмын Атар сайхны хурдан хонгормор за хонгорморч одоо үзүүрээ 2 морьтой очиж заалгаж мэдхээр байна да. За 4 дээр одоо сага хулмор одоо хэвээрээ яваад байгаа. Улаанбаатарын Налах дүүргийн яаж Цэнд хоёрын ордоо хулморыг нийслэлийн алдарт яаж инх тайвны бацгүй солгыг даруулсан. Өнөөдрийн цэнгэл наадмын айргийн 4 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За гачуурт тосгон бол одоо улсын хэл наадмаас 40 гаруй айраг дөрвтэй олон хурдан шандас төлгүүд болоод олон эрдэмт уяачид одоо төрөн гарсан байдаг. Бүдвагийн Хадбаатар, Батын Жимэд, Доржин Жаданба, Занын Ядамаа одоо Дармын Болдоотор гэсэн олон одоо эрдэмт уяачид болон одоо хурдан хөлгүүд одоо төрөн гарсан сайхан нутгаа. За айргийн 5 дээр одоо Булган аймгийн сайхан сумын яаж Шагдар сүнгийн ордон борморыг Батэрдэн уяа солгыг тааруул сайн бэлэг хуумжуулж байгаа. Өнөөдрийн цэнгэл наадмын айргийн 5 руу орж ирсэн байгаа харагдж байгаа. 6 дээр Жамбал дөржин урдан хүрээ алдсанмар байна. За Жамбал дөржин урдан хүрэн алдсанмар одоо өнгөн дээр хэвээр яваал. За Жамбал дөржин хүрээ алдсанмар одоо 6 дээр за хонгормор 21 номертой хонгормор одоо араас орж ирсэн Төв аймгийн Баян сумын яаж ууган баярын хордоо хонгормор одоо их насны мөрдийн уралдааны одоо үзүүрийн уралдаанд цагаан гарч ирсэн бол Шагдар сүнгийн Булган аймгийн сайхан сумын Шагдар сүнгийн ордон бормор одоо дэлгэцэн дарагдаад өнгөрлөө. Айргийн 5 дээр одоо Булган аймгийн сайхан сумын Шагдар сүнгийн ордон бормор одоо хэвээрээ айргийн 4 дээр Налах дүүргүй Цэнд хоёрын хордоо хулморыг нийслэлийн алдарт уяач инх тайвны одоо бацгүй солгыг даруулсан их насны мөрдийн уралдааны айргийн 4 дээр за өнгөний 3 морийг одоо үстэй хүндээ харуулгаад дамчаагийн ордон бууралмор одоо бууралдалтаа Төв аймгийн Батцамбар сумын яаж мөнгө эрдэнэ урдаа хар морин одоо зөв талтай юм байна. Төв аймгийн Батцамбар сумын яаж мөнгө эрдэнэ урдаа хар морин одоо зөв талтай юм байна. За дамчаагийн ордон бууралморыг хүүхэд нэг давраад одоо хүүхдийн дөрөвөр илүү гаргаж ирээ дартчих байгаа харагдаж байна. Завхан аймгийн шилүүстэй сумын яаж дамчаагийн ордон бууралмор одоо Сүхбаатар аймгийн Эрдэнэ цагаан сумын онгомороо өчтө бүртгүүлсэн байна. За айргийн 3 дээр Ховд аймгийн Дарив сумын угуул Монгол улсын мандаа уяач Үржин Батмын Атар сайхны урдан хонгормор улсын бүсийн уралдаанд 2 удаа 10 гаргаж хурдалж байсан. За өнгөрсөн жил одоо автоврын 100 жилийн айрыг хурдалж байсан. Хурдан хонгормор одоо их насны мөрдийн уралдааны айргийн 3 дээр одоо хүүхэд одоо араас одоо хөдөлгөж байна да. За газраа мэддэг одоо довоон таньсаа одоо хашир унаач хоёр бол одоо үзүүрийн уралдааныг яаж гаргахыг одоо үзэж та хүн удахгүй үзэх үзээ. За ингээд их насны мөрдийн уралдааны өнгөн дээрээ дамчаагийн урдан бууралмор одоо гараад ирсэн. Одоо амар ухаан сайхан гараад ирсэн байгаа харагдаж байна. Завхан аймгийн шилүүстэй сумын яаж дамчааг жаргал сайхны дамчаагийн урдан бууралморыг ган ухийг яаж вэ солгыг харуулж дүгүр гэж одоо 10 настай хүүхэд умжуулж байгаа. Өнөөдрийн цэнгэл наадмын их насны мөрдийн уралдааныг өнгөлөөд байгаа харагдаж байгаа. Хамаа хузуун дээр араас нэхэж уралдаад байсан Монгол улсын мандаа яаж Үржин Батмын Атар сайхны хурдан хонгормор одоо нэг амар ухаан гарч ирээд амаа хузуун дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. За их насны мөрдийн уралдааны айргийн 3 дээр Төв аймгийн Батцамбар сумын яаж мөнх эрдэнэ ордон хар мор одоо уршилж байгаа харагдаж байна. Хэдхэн хоногийн өмнө Баян хонгор аймгийн Төвийн бүсийн уралдаанд 2026 оны хаврын нээлтийн уралдаанаа хийж одоо Баян хонгор аймгийн Төвийн бүсийн уралдаанд одоо айрыг турдалсан. За ингээд их насны мөрдийн уралдааны одоо за хонгор морыг хүүхд хөдлөглөө. За Үржин Батмын Атар сайхан мандаа одоо урдан хонгор морыг одоо хүүхд хөдлөгсөн. За энэ довн дээр юм бол одоо уралдаж сурсан морь одоо унд сурсан хүүхд хоёр бол одоо үзүүрийн уралдааныг одоо үзүүштэй сайхан үзүүлэх баха. За их насны мөрдийн уралдааны буруу талаар нь уршилж байгаа энэ ноон хэлбэрсэн нэмнэтэй хурдан бууралмор бол Завхан аймгийн шилүүстэй сумын угуул жаргал сайхны дамчаагийн хурдан бууралмор байна. Ган хуйг яаж байсалгыг тааруулж дүүр гэж одоо хүү онжуурлж байгаа. Өнөөдрийн цэнгэл наадмын амаа үзүүн дээр гараад ирсэн байгаа. За Үржин Батмын Атар сайхан мандаа хонгормор одоо нэг дэвжигийн танив гэлтэй одоо хоёр жихээ хатгаад одоо холдож байгаа харагдаж байна. За үүдөө хомрын зайнаас нэг арай холдож байгаа харагдаж байна шүү. Их насны мөрдийн уралдааны одоо түрүү магна торгон жолоо өргүүлэхийг одоо багхийн гайл газаргүй л одоо өнгөлж байгаа харагдаж байна да. За их насны мөрдийн уралдаан 10 насны шгшээ унаг уралддаг одоо газраас хуран зүгүүлсэн 37 их насны мөрдийг өнгөлөд байгаа тэр хурдан морь бол одоо Монгол улсын мандаа уяач Үржин Батмын Атар сайхны хурдан хонгормор
За Үржин Бадмын Атар сайхан манлаа одоо хурдан хонгормор одоо гачуур тосгоны хаврын нээлтийн уралдаанд одоо эзнийхээ унган одоо нутагт төрөө магна торгон жолоо өргүүлэхэд одоо хэдхэн мөч үлдсэн бизээ. За одоо багийн газаргууд одоо төрөө магна хүртгийг одоо багийн газаргууд одоо өнгөлж байгаа харагдаж байна. За өнөөдөр Монгол улсын манлаа уяас Үржин Бадмын Атар сайхан бол одоо гачуур турд морин спорт уяастай холбоог одоо олон жил доктортой тэргүүлэгч хийж байсан. Энэ морин спорт уяастай холбооны ололт амжилттай бүхэнтэй бас л одоо холбоотой одоо эрхэм хүмүүсийн нэг үзээ. За ингээд их насны мордын уралдаан 12 км алсаас 37 хурдан шандаст морд хурд чандсан шалгахад Монгол улсын манлаа уяас Ховд аймгийн Дарив сумын уугуул Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн гачуур тосгоны харьяат Үржин Бадмын Атар сайхны хурдан хонгормор одоо төрүүлэнгэр төмөн олныг баясгаж байгаа нэ. За ингээд их насны мордын уралдаан одоо барины доод тавтахаар орж ирэхэд хонгормор одоо нэг араас нэхэж уралдсан ч гэсэндээ одоо нэг сэлүүхэн гарч ирээд одоо сайхан хол хөдлөөд одоо төрөө магна торгон жолоо өргүүлж байгаа харагдаж байна. За ингээд одоо хорон зүгэлсэн наадамч олныг баясгаж байгаа энэ хурдан хонгормор Үржин Бадмын Атар сайхны одоо хурдан хонгормор за амын үзүүн Завхай аймгийн шилүүстэй сумын яаж жаргал сайхны дамцаг хурдан хонгормор бууруулмар амын үзүү Айрган 3 Булган аймгийн сайхан сумын Шагдар сумын хурдан бормор Айргийн 4 Аймгийн Батцанбөр сумын яаж мөнх эрдэнэ ордон халтармор одоо Айргийн 4 турдалсан. За хяналтын хэмжилтээр одоо Цэнд хоёрын ордон хулмор одоо ингээд Айргийн 5 турдалсан ч гэсэндээ их насны мордын уралдааны хяналтын хэмжилтээр одоо хасагдаж за 6 турдалсан Улаанбаатар хотын гачуур тосгоны яаж Соломонгийн алтан багны урдаа халтарморыг Айргийн 5 одоо барьсаа. За Баянзүрх дүүргийн алдарт яаж одоо Гунгагийн цолмон уяас оргогийн даруусан хурдан хээрмэр одоо 6 турдалсан. За хонгормор одоо доод 6 турдаллаа. Нийслэлийн алдарт биш адил шишээ холмор одоо 7 турдаллаа. 8 дээр одоо Балчин нэмийн хүрээ алдсанмаар 8 турдаллаа. За гачуур тосгоны яаж Балчин нэмийн хурдан хүрээ алдсанмаар одоо 8 турдалсан. За ингээд их насны мордын уралдаан газраас хүргэлсэн хурдан шандас 37 их насны мордын за 9 дээр одоо гачуур тосгоны байж мөнх эрдэнэ хурдан халтармор одоо орж ирж байгаа харагдаж байна. За 49 номертой энэ бүртгэл дээр байхгүй нэг хүрээ алдсанмаар яваад орчлоо. 11 дээр 19 номертой мордсон хурдан хээрмөр сайн буянгийн хурдан хээрмөр одоо 11 дээр 12 дээр одоо 15 номертой мордсон алтан очрын үйсэн сартай хөрмөр ууган даваагийн үйсэн сартай хөрмөр хурданлаа. За баяр хүргээ тань та үзэгчдэнд өөрийгөө танилцуул. Баярлалаа. Би Монгол улсын манлаа уяас Үржин Бадмын Атар сайхан гэж сайхан энэ гачууртынхаа ташин дээр ирж хонгормор сайхан төрүүллээ. Тий. За хонгорморныхоо удам өгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэргүүлэхгүй. Энэ манай өөрийн унгаа одоо юм байгаа. Ер нь улсын чанартай улсын бүс ер нь нэг 10 дотор нэг 8-д орсон. Сая Дүнжин гарагт нэг 24-оор төгчөөд ирсэн мөр тоо. За урд өмнө нь одоо яаж уралдаж байд юм. Энэ жилийн одоо 2 дахь уралдаан юм байна. Тийм энэ жилийн 2 дахь давхар уралдаа. Энэ шүтлэн үрээ анх уягжсэн Доронтын цагаан овоод шүтлэн төрүүлээд соёлондоо Завхны Алдар хааны 100 жил төрүүлсэн. Төв аймгийн 100 жилд Хавчигмөр 11-ээр төгсчихсэн. Өнгөрсөн жил Өвөранган бүсэд Өндөргийгэнд бас 11-ээр төгссөн юм амжилттай мөр юм аа. За өнөөдрийн баяр наадам одоо Тэнгэр ангаа сайхан тоос шороогүй байна тийм өчтөр одоо бороо хор орсон. Өнөөдрийн баяр наадам одоо бас өргөө олон түмэн цугласан баг шиг байна. Та одоо өөрөө энэ гачуур тосгоны вэж үний хувьд одоо баяр наадмын сэтгэл бол. Өчтөр сайхан хор бороо хайрлж өнөөдөр тоос шороогүй. Сая морд төхөөрөмжөөсөө их сайхан нэгэн жигд сайхан хэрэглээ ингээд. Морд бүгд сайхан хөөхөд энэ сайхан наадам болж байна. Цоон байгуулалт сайтай наадам болж байна. За дахин баяр. За баярлалаа. За баяр хүргээ танд үзэгчдэнд өөрийгөө танилцуулах гээд. За баярлалаа. За намайг Зохион гэрэлтээс аймгийн алдарт Должингийн Батэрд нэг тий. За өнөөдөр хурдан бууруулмаар Дэмчоо гэж одоо хүний нэрээр болж байгаа шүү. Тий, жаргал сайхны дамжчаагаар манай найз мөр байгаа маа. Удам өгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэргүүлвэл. Удам өгшлэн энэ манай найзны Скотер Эрдэнэ цагаанаас л авсан. Сайн мэдгүй нэ. Урд өмнө нь яаж уралж байсан мөрөв тань дээр ер нь хэдэн жил үеч юм. Нодон 6 уралдаж 5 орсон. 5 ороод. Тэгээ улсын бас 10 орсон. Тийм л амжилт. Энэ жил анхных нь сая цаанд очиод ордолж таах үлдсэн. Тэгээд одоо анхных нь энэ жил. За дахин баяр. За баярлалаа. Нийслэлийн хав бол дүр яриад сайн бэлгийн авъя гэж. За
За хурдан бормоор өнөөдөр одоо араас нэг цаахан харигдлаа тийм удам бөгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлэхгүй. Тэглээ. Энэ 2-3 жилийн Ганбатын даваадлаа найзаас авч ирсэн мөр. Тэ удам бөгшөлийн тэр Бандын шин баяр гээд баян цагааны өнгөсөн баг. Тэр үнэл одоо нэмэр өнгөсөн тий. За тань дээр ирээд юу яаж уралдаж байна тийм ээ. Урд өмнө нэр нь одоо даваадлаа алдарт дээр одоо мөн яаж уралдаж байна. Тий далаа дээр байхдаа нэг улсын бүсэд Төв аймгийн бүсээр 100 жилээр соёолон 10% дээр тавьчихсан. Тэгээ хавчигмар над дээр ирээд шилүүстэй 100 жилд айргийн 3-аар тавьгаад хүрээ цамдан шиг наадамд айргийн 5-аар тавьчихсан. Тэгээ өнгөрсөн жил Төв аймгийн Баян сумын наадамд 3-аар тавьгаад тэгээд энэ жилийн анхны уралт. За баярлалаа. Би Төв аймгийн Батцамбар сумын Сүгнүр Баянгуул 3 дугааргийн залуу гэж Батгэрлийн мөнгө гэсэн байна. За өнөөдөр хармаар өнгөн заах уралцаар айрыг дурдлаа тийм ээ. Үзэгчдэм удам бөгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлвэл. Миний Алтанбар Сүхбаатар аймгийн Дамжин сүрэнгийн аюулгүй унгаа дуу. Сая хэд хоногийн өмнө Баян аймгийн төвийн бүс дайрагдчихжээ. Энэ жилийн 2 дахь уралдаан юм байна. Тэгээ 2 дахь давхар. Уяс солгоо юу хаанд харуул. Энэ ерөөсөө 2 дахь давхар үеинд энэ ирчээл. За дахин байж үргэлж. За баярлалаа. Би энэ нийслэлийн алдартай байж Монхор гэдэг үний хөлт Батмөнхөн. Энэ манай хүргэх цолонгийн юмар байгаа. Тий. За өнөөдөр халтрамаар одоо 6 дуртай хяналтын имжилтээр одоо нэг мөр хасагдаж айрагдж байгаа шиг байна тийм ээ. Баяр наадмын зохион байгуулалт ер нь дэгдэж урамтай сайхан болж байгаа шиг байна шууд. Сайхан тэгтэй журамтай сайхан болж байна. Зөв хэмжээд ингээ сайхан уралдах ч бас наадмын дэг журам гой болж байна өө. Баяртай. Халтрамаарны удам бөгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлэхгүй. Энэ тэргүү миний дээдлийн төрсөх Батэрдний мөр юм байгаа. Тэгээ манай хүргэх ах төгсөн. Бидний хоорондоо. Яг одоо урд өмнө юу яаж уралж байсан бэ? эндээ олон хайр төр авсан мөрөө бас. Баянзүрх дүүргийн Гачуур турд морин спорт баяртай холбооны 2026 оны хаврын нээлттэй уралдаанд 5 дугаар сарын 9-ний өдөр нээлттэй хийж их морь 37 их морь уралдсанаас Монгол улсын Манлаа уяач Үржин модмын хатар сайхны 1 номерт хонгор морь төрүүлж унаач хөхөд төр тогтох. Хоёрт Завхай аймгийн Шилүүстэй сумын Дамчоогийн буурлмор унаач хөхөд дүгэр. Гуравт Булган аймгийн Сайхан сумын Шагдар сүрэнгийн бормор унаач хөхөд сайн бэлэг. Дөрөвт Батсумбар сумын Мөнхөрдний шар хэрмөр унаач хөхөд Наранбаяр. Тавд Гачууртын сангацхан Алтан магны хэрмөр унаач хөхөд Өвшинбаяр. Эдгээр морд дайрагдсан байна. За, Атраа манлаад дөрөв гин. Өөрийнхөө мөрөг өөрөө байна. Өөрийнхөө мөрөг өөрөө хэлээд юм шүү. За, амун хүзүүг нь Атраа манлаа гардуулах юм шүү. За, түрүү мөрний шагналыг Баянзүрх дүүргийн Гачуур турд морин эсрэг ууштай албаны тэргүүлэгч гишүүн Баянзүрх дүүргийн ардсан намын дэд дарга Дорж хотын Баттуулга гардуулж байна. Амун хүзүүний шагналыг Баянзүрх дүүргийн Гачуур турд морин эсрэг ууштай албаг үүсгэн байгуулагч Монгол улсын Манлаа уяач Үржин Бадмын Атар сайхан гардуулнаа. 3 морины шагналыг Баянзүрх дүүргийн Гачуур турд морин эсрэг ууштай албаны дэд тэргүүн Дорж хотын Бат гişиг 4 морины шагналыг Баянзүрх дүүргийн Гачуур турд морин эсрэг ууштай албаны нарийн бичиг. За гант төмөр гардуулж байна. Баянзүрх дүүргийн Гачуур турд морин эсрэг ууштай албаны тэргүүлэгч гишүүн айргийн 5 мориныг сумын очин Оросоо гардуулж байна. За айргийн 5 морины шагналыг Баянзүрх дүүргийн Гачуур турд морин эсрэг ууштай албаны дэд тэргүүн Дорж хотын Бат гişиг гэж энэ хөө айргийн 5 морины хүүхд баярлуулах хамгийн сайхан 20 бэлэг бэлдэж ирсэн байгаа. За газараас олон сайхан хурдан шанаст морд мань ирээд мордөө сайхан айрагдууллаа. Их сайхан таатай байна, баяртай байна. Та бүхэн энэ зуны энэ намрын олон сайхан наадамд айраг төрөө аваарай. Ястанаг дээлээ гандтал гундтал наадах юм байгаа үстэй. Өө яах вэ? Би миний зураг ингээ оргоос орч. Би энэ дэсгээр ард нь үлддэг юм. За дуурайд гараараа миний өгдөг. За нэг ин голорой.
Гингоо ингээд нэг сайхан гинголоод байгаа ш. Хаврын уралдаан маань бол Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжтай зохион байгуулагдж байгаа. Ер нь бол биднээс жил болгон энэ нэг юм уралдаан хийгээл одоо хавар зунч бай ингээл хийдэг. Нөгөө хүүхд төгжил хөдөлмөр хамгаалал эдрийнхээ байгууллагатаа ер нь бол урд нь уулзаж учирч зөвшөлт хүрээгүйгээс болж ер нь энэ наадам дээр тэгэл манайх тийм танайх юм гэл ингээл хэрүүл уруулдаг. Тэрийг бол энэ жил биднээс байхгүй болгосон. Тэрийг биднээс өмнө нь хоёр байгууллагатайгаа очиж хамтран ажиллах гэрээгээ хийгээд за ийм чиг баримжаатай ингэж ажилланаа гэдэг ерөөсөө яг тэр чиг баримжааныхаа дагуу өнөөдөр ингээд үйл ажиллагаа явуулж байна. Тийм ингээд урд нь одоо ингээд юмаа яг ингээд чиглэлээ авцсан учраас хин эндээ ямар нэгэн хүндрэл учрахгүй маш аятайхан зохион байгуулагдаад явж байна. Бүгд одоо нэг нэгэндээ ойлголцолтой явж байна. Ер нь бол энэ уралдаан маань бол бас яг энэ хаврын ийм бас ийм хахир ийм хүүтэн салхитаад бол хийхэд бол бас мөр маландаа орно гэж байгаа тийм л санагдаж байна. Ер нь санаагаар болдог бол яг тэр нэг сайхан цастаа юутаа нэг тогтун өвлжин тэжээцэж байгаа дуунууд шиг тэр үед нь уралдвал бас аятайхан байна. Яг ийм хаврын яг ийм эвгүй үед бол бас нэг ер нь мордонд бол тийм л байна да. Гэтэ уралдаан маань сайхан боллоо ер нь бол. Янзаа сайхан боллоо. Хүн эмнэлэг цагдаа тэгэл онцгой манад ер нь дүүргээс бүхэл тэр аюулгүй ажиллагааг хангаж би бүрэлдэхүүн маш сайн хүн эмнэлэг ажиллаж байна. Мал эмнэлэг тий мөржлийн хяналт гэдэг ерөөсө бүхэл чиглэлээр энэ дээр маш сайн хангалттай дүүргээс маань хамтарч ажиллаж байгаа. За тэгээ одоо өнөөдөр бол Монголын Баянзүрх дүүргийн гачуур турд морин спорт ууштай холбооны маань одоо энэ жилийн 2026 оны нээлттэй уралдаан хаврын эхний уралдаан болж байна. Тэгээд одоо дэг журамтай сайхан зохион байгуулагдж байгаа. Өнөөдөр одоо бид бол одоо таахан харж байгаа гарааны болон барианы хоёр одоо хэмжилт хийгдэж байгаа. Уралдаж ирсэн мордуудаа нээлттэйгээр одоо арт түмнийхэн дунд уяач нар бусад уяач нарынхаа үзэгчдийнхээ дунд ингэ нээлттэйгээр хэмжилт хийж байгаа. Энэ нь бол одоо хин хиндээ хаал болго харгуу сайхан одоо нээлттэй сайхан болж байна. Тий. За өнөөдөр энэ гачуур тосгоны морин спорт уяачдын холбооны одоо энэ наадамд манай эмнэлгийн баг хамт олон 3 нэг бүрэлдэхүүнтэй одоо эмнэлгийн тусламж үйлчлэгийг үзүүлээд байж байна. Гачуурт морин уяачдын холбооны 30 жилийн нээлтийн хаврын нээлтийн уралдаан их сайхан болж өндөрлөж байна. За 2025 оны 26 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А307 захирамжийн хүрээнд Баянзүрх дүүргийн засаг даргын захирамжийн хүрээнд цагдаагийн газраас 10 аль багчийн бие бүрэлдэхүүнтэйгээр дэг журам зохиолоо ажиллаж байна. Өнөөдрийн баяр наадам хүрэлцэн ирсэн иргэд аж ахуйн нэгж байгууллагын аль багчтай маш их баярлалаа. Дэг журамтай сайхан болж өндөрлөж байна. Энэ сайхан нутаг бол одоо дээдсэн нутаг, дэнтиг сайхан нутаг. Энд одоо бид нар нодногоос эхлээд Баянзүрх дүүргийн түүх 60 жилийн аваад тэмдэглэлээ. Бид нар дараагийнхаа олон сайхан наадамуудыг энд хийлээ. Тэгээ манай Баянзүрх дүүргийн гачуур турд морин спорт ууштай холбооны түүхд 30 жилийн аваад болж байгаа. Энэ түүхд 30 жилийн хүрээнд бид нар өнөөдрийнх нь хаврын нээлтийн наадам хийж байгаа маа. Дээр нь засгийн газрын тогтоолтой Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгатай бид нар одоо сайхан халтармар Монгол төрийн наадамд цэвэр Монгол адуу 4 жил дараалан харагдсан тэр морныхоо хөшөөг босгоод түүхд 30 жилийн хоог тэмдэглэнэ. Тэр хүрээнд тэр хаврын нээлтийн ажлыг хийж байгаа маа. Манай Баянзүрх дүүргийн гачуурт морин спорт ууштай холбоо анх Монголын морин спорт ууштай холбоотой энэ зэрэгсэж эхэлж байлаа. Өмнө нь болохоор манай Баянзүрх дүүрэг гачуурт морин гачуурт бол Монгол адуу нэмэлэг буюу Монгол улсын одоо дархан аврах, даяар дархан аврах, баян мөнх тэргүүтээ манай гацууртай сангаач уугуул маш сайхан олон ах нар Дамдан Базар олон сайхан Хадбаатаргаа гэдэг олон сайхан өгчүүл манай аав ламжиг гээд олон сайхан өгчүүл нийлж Монгол адуу нийгэмлэг байгуулж байлаа. Тэр нийгэмлэг байгуулсныхаа дараа шин цаг үе зах зээлийн нийгэм ихсний дараа бид нар одоо морин спорт ууштай холбоог үүсгэн байгуулад одоо 30 жил болж байна. Баянзүрх дүүргийн гачуурт турд морин спорт ууштай холбооноос зохион байгуулж байгаа энэ хаврын уралдаанд бол манай хөдөлмөрийн хяналтын 3 байцаагч хөдөлмөрийн аюулгүй байдал одоо хяналт тавин ажиллаж байна. За одоогийн байдлаар бол одоо гарсан зөрчилгүй одоо унаач хүүхдүүдийн одоо өмсгөл хэрэглэл бүрэн за модны хэрэглэл бол стандартын дагуу ингэж уралдаан бол сайхан болж байна. Энэ Баянзүрх дүүргийн гачуур турд ууштай холбоо энэ жил 30 жилийнхаа түүхтэй байг тэмдэглэж байна. Тэгээд миний би 11 жил тэргүүлэх хугацаанд бас олон сайхан ажлуудыг найз нөхөд энэ баг хамт олонныхоо хүчээр
хийж зохион байгуулж байлаа. За хамгийн анхны нийслэлийн зүүн бүсийн урд уралдааныг зохионочлон зохион байгуулж байлаа. Улсын наадамд олон морь айраг дуус төрүүлгэсэн ахмад уяаш нартай нийслэлийн алдарт уяаш цол. За болон Монголын морин спорт уяашны холбооны шагналуудаа шагнуулж байлаа. За тэгээд одоо хамгийн сүүлд нь одоо энэ ДНД амыгаа одоо нийслэлийн тусгай хамгаалтанд авах энэ ажлыг бас санаачлаад 2019 оноос эхлээд бас энэ ажилд оролцоод явж байгаа. Энүүгээрээ бас хувьдаа талархаж явдаг. Өө яах вэ? Би миний зураг ингээ оргоос орч. Би энэ дэсгээр ард нь үлддэг юм. За дуурайд гараараа миний өгдөл. За нэг гин голорой. Гараараа. Гин гоо ингээд нэг сайхан гин голоод байгаа ш. Ингээд Улаанбаатар хотын баян зүрх дүүрэг Гачуурт тосгоны Бэнгийн хөндөд зохион байгуулагдсан Гачуурт 2026 хаврын хурдан мордын бүсийн уралдааны соёл насны морд гарааны хөрөмжөөр хөдөлсөн байгаа бичиг өдөртөө өхөндөө мэдхэн хөтөлж байна. За сая их насны мордын уралдаанд одоо Монгол улсын мандаа уяаж Үржин Бадмын автар сайхны хурдан хонгормор 4 мангаас хөдөлсөн. За мөн зүүнд Цавхан аймгийн шилүүстэй сумын уяаж Жаргал сайхны дамчаагийн хурдан буурмар амын зүүнд уралдсан. Айргийн 3-т одоо за айргийн 5-д одоо Цолмонгийн алтан багны хурдан халтармар хурдалсан гэдэг их насны мордын уралдаанд одоо айргийн төрүүлсэн болдуудыг одоо үзэгчтэй бүхэнд цоллуулсан. За соёл насны мордын уралдаан гарааны төхөөрөмжийн ард эгэнсэн байгаа мөчийг үзэгчтэй бүхэнд харуулж байна. За Гачуурт 2026 хаврын хурдан мордын уралдааны соёл насны мордын уралдаан газар газраас өгсөн 27 хурдан чандас бүлэг иргэдээ хурдан соёл насны мордын уралдааны хамгийн наадтар одоо техникийн номертой морцоо Орхон аймгийн баян өндөр сүмээ яаж мөнгө төмөнгийн урдан бор үрээ одоо гарч ирээ өнгөлж байгаа харагдаж байна. Амаа үзүүн дээр за айргийн 3 дээр одоо тэр нэг сайхан хараалаг үрээ одоо тэр заалтаар одоо гарч байгаа харагдаж байна. Өрөнгө аймгийн хайрхан толон сумээ яаж Батын урдаа хараалаг үрээг дүлгөө үеэс олгыг харуулж мөнгө 2 унж урлаж байгаа. Өнөөдрийг 2 цэнгэл наадмын одоо үзүүр аваад одоо гарч ирж байгаа харагдаж байгаа болов. Хамгийн наадлаар уршилж байгаа улаан цэжвчин нэмнэтэй хурдан хээр үрээ одоо нэг гараад ирсэн байгаа харагдаж байна. За энэ бол одоо Төв аймгийн 100 моц сумээ яаж Натг нэмийн их сайхны хурдан хээр үрээ одоо юм шиг байна. За соёл насны мордын уралдааны үзүүрийн одоо соёлонгууд дотор 24 номертой мордсон Бямдоржин Нэмдоржин урдан бор соёл одоо тэр дунд хондолд яваа харагдаж байгаа бол энэ наадлаар одоо нэг сартаа халтар үрээ одоо нэг яваа харагдаж байна. Энэ Улаанбаатар хотын баян зүрх дүүргийн хонхрын уяач одоо давал сүрэнгийн сартаа халтар үрээг тэмүүлэн унжруулж байгаа тэр дунд хондолд яваа харагдаж байна. За ингээд одоо соёл насны мордын уралдааны үзүүрийн одоо соёлонгуудыг үзэж та бүхэндээ үргэлжлүүлэн одоо дамжуулан харууллаа. Өрөнгө аймгийн хайрхан толон сумын яаж Батын урдаа хараалаг үрээг дөлгөн үеэс олгыг харуулж мөнгө 2 одоо унжруулж байгаа. Өнөөдрийг 2 цэнгэл наадмын өнгөн дээр гараад ирсэн байгаа харагдж байгаа. 28 номертой мордсон Төв аймгийн Батцөмөр сумын яаж Бат хэрлийн мөнгө хэрдний урдан зээр дүрээ одоо амын үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдж байна. Сая их насны морд одоо хармараа урдаа хармараа одоо амын үзүүнд хурдлуулсан. Арын үрээнүүдийг одоо мөнх төмөнгийн хурдан бор үрээ одоо гарч ирээ хөдөлсөн байгаа харагдаж байна. Айргийн 4 дээр тэг 10 номертой мордсон Төв аймгийн 100 моц сумын уяаж Натг нэмийн их сайхны хурдан хээр үрээг инх 50-ны Бацэг нийслэлийн алдарт уяаж инх 50-ны Бацэг уяаж уяас солгыг харуулсан. Амаа хөзөөрөө орж иж байгаа харагдаж байна. Айргийн 3 руу орж иж байгаа харагдаж байна. Тэг 29 номертой мордсон энэ хурдан алтар үрээ бол Улаанбаатар хотын баян зүрх дүүргийн хонхрын уяаж давал сүрэнгийн сартаа алтар үрээг тэмүүлэн гэж хүү унжруулж байгаа. Ихнес соёл насны мордын уралдааны үзүүрийн одоо үрээнүүдийн ард дээр гарч ирсэн байгаа харагдаж байна. За ингээд одоо соёл насны мордын уралдааны айргийн 5 дээр 24 номертой мордсон Бямдоржин Нэмдоржин урдан бор үрээ байна. Улаанбаатар хотын баян зүрх дүүргийн Гачуурт тосгоны уяаж Бямдоржин Нэмдоржин уяаж бол одоо Улаанбаатар хотын баян зүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчтэй хурлын төлөөлөгч. За 34 номертой мордсон Сонгон хайрхан дүүргийн 1-р орны уяаж Алтан сүхийн зээр дүрээ одоо сая дэлгэсэн харагдаад өнгөрлөө. За энэ хээр үрээ одоо нэг сайхан цээжвчтэй хээр үрээ одоо нэг харагдаж байна. Хүүхдийн номер харагддаггүй. За 13 номертой мордсон хээр үрээ одоо энэ араас урж байгаа харагдаж байна. За Урдан соёл насны мордын уралдааны үзүүрийн соёлонгуудыг одоо үзэгчтэй бүхэндээ харууллаа. Тэг 5 номертой хурал үрээ. За энэ бол одоо Ганбаатрын хурдан хурал үрээ байна. Улаанбаатар хотын Гачуурт тосгоны уяаж Ганбаатрын хурдан хурал үрээ байна. За дэлгэцэн тэг 8 номертой зээр дүрээ одоо нэг харагдаж байгаа байна. Чингэлтэй дүүргийн уяаж Өс хоёрын хурдан хээр үрээ гэж одоо бүртгүүлсэн байна. Энэ хурдан зээр дүрээ бол одоо Өс хоёрын зээр дүрээ байна. За ингээд соёл насны мордын уралдааны үзүүрийн соёлонгуудыг одоо үргэлжлүүлэн үзэгчтэй бүхэндээ одоо дахин дамжуулан өргөлдвөл Бат хоёрын хурдан хол үрээ одоо сая дэлгэцэн харагдаад өнгөрлөө. За ингээд одоо соёл насны мордын уралдаа газрын хавтгай дээр одоо нэлээд жоохон тарчихсан учраас одоо зарим хүүхдүүдийн номер одоо харагдахгүй байна. За өнгөлөөдөөсөн Бямдоржин Нэмдоржин урдан бор үрээ одоо энэ бөө өрөөнүүдэд одоо хамгийн ард дээр харагдаж байна удаа. За тэг 35 номертой морцсон урдан бор үрээ байна. Завхан аймгийн Бүрөвдөржин урдан бор үрээ ган хуйг уяаж байцлагын таруу сайн бэлэг онд уралдаж байгаа. Өнөөдрийн соёл насны мордын уралдааны нэг
10-ын багцаан дээр одоо урагшилж байгаа харагдаж байна. Ган хөлгийн хөрөөрөө одоо дөрөв харагдаад өнгөрлөө. За энэ халуун үрээтэй одоо ингээд сайхан зэрэгцээ явъя. За соёл насны мордын уралдааны одоо арын бөөнүүд дотор яваа 16 номертой мордсон хурдан халуун үрээ одоо нэг харагдаад өнгөрч байна. За энэ бол одоо алтан очрын хурдан халуун үрээ байна. Алтан очрын хурдан халуун үрээг одоо сая харагдаад өнгөрсөн бол Нацаг нэмийн их сайхны хурдан хээр үрээ одоо энэ бөө өрөөнүүдийн өнгөн дээр одоо 14 номертой мордсон хурдан хээр үрээ Батцгүй үйсэн Нацаг нэмийн их сайхны хурдан хээр үрээ байна. За энэ бол одоо 8 дээр яваа үрээ шүү. Нацаг нэмийн их сайхан үеэс та аав нь одоо Нацаг нэмийн халтар гэж одоо улсын их хоёр нааданд одоо 2 найр гэж байсан хурдан халтраа зарагтай байсан. Төв аймгийн одоо 90 жил 80 жилийн ойд одоо хурдан халтар үрээ найр гэж байсан ингээд одоо олон сайхан хайр гэж байсан. Ямдуржийн хурдан бор үрээ одоо өнөөдрийн хэр зингэл наадмын 7 дээр уршлаад байгаа 34 номертой мордсон сонгийн найрхан дүүргийн 1-р хорооны үеяч алтан сүхээ хурдан зээр дүрэг Болдбаатар үйсэн сондор охин унжуурлаж байгаа өнөөдрийн хэр зингэл наадмын одоо 6 дээр гараад ирсэн байгаа наа. За 6 дээр одоо хурдан зээр дүрээ алтан сүхээ хурдан зээр дүрээ одоо өнөөдрийн хэр зингэл наадмын 6 дээр одоо урагшлаад байгаа харагдаж байгаа бол хайргийн 4-5-2 үрээ өн холбоотой юм байна. За техникийн номертой мордсон Завхан аймгийн уяач Орхон аймгийн Баян өндөр сумын уяач мөнх төмөнгийн хурдан бор үрээ одоо өнөөдрийн хэр зингэл наадмын айргийн 4-5-ын багцаан дээр одоо урагшлаад байгаа харагдаж байгаа бол тэг 10 номертой мордсон хурдан хээр үрээ Төв аймгийн 100 мод сумын уяач Нацаг нэмийн их сайхны хурдан хээр үрээ гэж одоо бүртгүүлсэн байна. Одоо Нацаг нэмийн их сайхан уяач одоо 2 хээр үрээ нь одоо холбоотой уралдаад байгаа юм байна. За айргийн 5 дээр тэг 10 номертой мордсон Төв аймгийн 100 мод сумын уяач Нацаг нэмийн их сайхны хурдан хээр үрээг инх 50-ны бат зөвхгээс нийслэлийн алдарт уяаж уяа солгыг нь харуулсан. За энэ дэлгэцэнд харагдж байгаа сартаа алтар үрээ бол за энэ сартаа алтар үрээ бол одоо Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн хонхорын даваа сүрэнгээ хурдан сартаа алтар үрээ байна. За хонхорогийн уяаж одоо даваа сүрэнгээ хурдан сартаа алтар үрээг төмүүлэн гэж одоо хүү унжуулж байгаа өнөөдрийн их хэр зингэл наадмын айргийн 3 дээр гараад ирсэн байгаа харагдж байгаа бол хамаа үзүүн дээр тэг 28 номертой мордсон Төв аймгийн Батцөмбөр сумын уяаж Батгэрлийн мөнхөрдний хурдан зээр дүрээ одоо хамаа үзүүн дээр юм байна. За Батгэрлийн мөнхөрдний хурдан зээр дүрээ хамаа үзүүн дээр гараад ирсэн байгаа. За өнгөн дээр юм бол одоо алг үрээ бол одоо аль хэдий гарч ирээд нэг сэлүүхүү хөтлсөө аль эрт хөтлсөн одоо ингээд соёлон одоо дөнгөж иргэнгүүд одоо гараад одоо өнгөрж байсан Өрөнгө аймгийн хайрхан 7 сумын уяаж Баттын хурдан хараалаг үрээг дөлгөө уяа солгыг нь харуулсан мөнх хоёр унжуурлаж байгаа өнөөдрийн хэр зингэл наадмын за өнгөлөөд явж байгаа үрээг одоо ингээд ташуур эргүүлж одоо шахагдагчтай яадаг юм бол да за өнөөдөр одоо мөнх хоёр хүүгээ унсан хурдан хараалаг үрээ бол одоо Гачуур турд 2026 хурдан соёл насны мордын уралдааныг гарч ирээд хөтлсөн байгааг харагдж байна. За ингээд одоо хурдан соёл насны мордын уралдаанд газраас зүгэлсэн хурдан шандаст 27 одоо хурдан шандас соёлонгууд за мөнх эрдний хурдан зээр дүрээг одоо 2 үрээг одоо холболоо одоо газар одоо дэлхий талдаа ороогүй байхад одоо 2 үрээг одоо хүүхдүүд хөдөлгөж байгаа харагдаж байна. Арийнхаа мордуудаас одоо ямар ч хэсэг нэг үүдэн хоймроос нэг арай холхомл одоо салсан байгаа харагдаж байсан. За ингээд одоо соёл насны мордын уралдааны амаа үзүүн дээр Төв аймгийн Батцөмбөр сумын уяаж Батгэрлийн мөнхөрдний хурдан зээр дүрээ амаа үзүүн дээрээ за өнгөн дээр Өрөнгө аймгийн хайрхан 7 сумын уяаж Батын хурдан хараалаг үрээ хэвээрээ гол айргийн 3 дээр одоо сартаа алтар үрээ хонхорын уяаж даваа сүрэнгийн сартаа алтар үрээ одоо сая дэлгэцэнд харагдаад өнгөрч байна. За энэ одоо азарга алтар үрээ бол одоо даваа сүрэнгийн хурдан алтар үрээ соёл насны мордын уралдааны айргийн 3 дээр гараад ирсэн 3 үрээ одоо яг бөөгнөх нэ. За үзүүрийн уралдаанч одоо шимтэй болох та 11 км-ийн алсаас уралдаж байгаа соёл насны мордын уралдааны одоо үзүүрийн үрээнүүдийг үзэж та бүхэнд харуулж байна. Энэ бол одоо нэг морь эргээд нэг 4-5 км одоо ямар ч байсан лавтай явчихсан байгаа. За Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн хонхор багийн уяаж даваа сүрэнгийн урдан сартаа алтар үрээг тэмүүлэн унжуурлаж байгаа. За араас хээр үрээ орж ирлээ. Нацаг нэмийн их сайхны хурдан хээр үрээ одоо орж ирж байгаа харагдж байна. 35 номертой Завхан аймгийн уяаж Пүрэв дөржин хурдан бор үрээг ган хөлөг уяаж уяасал ган хуйг уяаж уяас солгыг нь харуулсан. Өнөөдрийн хэр зингэл наадмын одоо айргийн 4-5 руу орж ирж байгаа харагдж байна. Завхан аймгийн уяаж Пүрэв дөржин хурдан бор үрээ айргийн 5 дээр одоо хэвээрээ яваад байгаа харагдж байгаа. 6 дээр за 6 дээр 1 номертой 11 номертой мордсон сайхан хээр үрээ одоо ган хөлгийн хурдан хээр үрээ Улаанбаатар хотын Багангаа дүүргийн ган хөлгийн хурдан хээр үрээ за 10 номертой мордсон Улаанбаатар Төв аймгийн 100 мод сумын уяаж Нацаг нэмийн их сайхны хурдан хээр үрээг инх 50-ны бат зөвхөн уяаж байсалгыг дааруулсан одоо 7-8 дээр одоо урагшлаад байгаа харагдж байна. 17 номертой мордсон хурдан хээр үрээ одоо сая дэлгэцэнд харагдаад өнгөрлөө. Тэр бол одоо сайн буянгийн хурдан хээр үрээ байна. За энэ бол одоо Нацаг нэмийн их сайхны хээр үрээ. За өнгөн дээр одоо энэ хоёр үрээний одоо урд нь яваа одоо азарга хээр үрээ бол одоо сайн буянгийн хурдан хээр үрээ юм аа. За өнөөдрийн хэр зингэл наадмын одоо хурдан шандаст 27 соёлонгууд одоо хурд шандсаа соёлж байгаа. Одоо 8 дээр одоо Нацаг нэмийн хурдан хээр үрээ. За 7 дээр сайн буянгийн хурдан хээр үрээ. 11 номертой ган хөлгийн хээр үрээ одоо 6 7 дээр юм уу да. За өнгөлөөд байсан хурдан
зээг дүрээ одоо жаахан харагшиж байгаа харагдаж байна. Тэг 28 номертой Төв аймгийн Батцэн бүрсэн бие яаж Батгэрлийн мөнхөрдний ордон зээг дүрээ жаахан харагшиж байгаа харагдаж байна. 6 дээр одоо Батгэрлийн мөнхөрдний ордон зээг дүрээ. За өнгөний 5 үрээнүүд бол за өнгөний үзүүрийн үрээнүүдийн одоо байр солигдсоо. За урагшааныг одоо ухсыгээд нэг харуулвал яадаг юм бол доо. За хайргийн 5 дээр одоо Өрөнгө аймгийн хайрхан талаас юм яаж Батын урд хараалаг үрэг дөлгөө уяж байсалгыг харуулсан. За өнгөлөөдөөс одоо жаахан сууж байгаа харагдаж шүү. Алаг үрээ одоо жаахан сууж байгаа харагдаж байна. За хайргийн 4 дээр 11 номертой морцсон Улаанбаатарын Багангаа дүүргээ уяж ган хөлгийн урдан хээр үрээ одоо хайргийн 5 дээр гараад ирсэн байгаа харагдаж байгаа бол Завхан аймгийн уяж Пүрэв дөржин хурдан бор үрээ ган хуйг уяж байсалгыг харуулсан. Хайргийн 4 лөө орж ирж байгаа харагдаж байна. За хайргийн 4 дээр одоо Завхан аймгийн уяж Пүрэв дөржин хурдан бор үрээ ган хуйг уяж байсалгыг харуулсан. Сайн бэлэг хүн зурлж байгаа өнөөдрийн хэр зингэл наадмын хайргийн 4 дээр одоо гарч ирээд хүүхэд амруухан дарсан байгаа харагдаж байна. За хайргийн 3 дээр Төв аймгийн 100 мод сумын уяж Нацаг нэмийн инх сайхны хурдан хээр үрээг Улаанбаатарын налах дүүргийн нийслэлийн алдарт уяж их тайвны Батцах уяж солгыг харуулсан. Шарж ээжвчний нэмнэтэй хээр үрээ одоо энэ өвдөн хайргийн 3 дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За ингээд соёл насны мөрдийн уралдааны өнгөн дээрээ тэг 29 номертой мордсон Улаанбаатарын Баян зүрх дүүргийн уяж Хонхор багийн уяж Даваа сүрэнгийн ордон Сартай алтар үрээ одоо гарч ирээд өнгөрсөн байгаа харагдаж байна. За 14 номертой мордсон Улаанбаатарын Баян зүрх Төв аймгийн 100 мод сумын уяж Нацаг нэмийн инх сайхны ордон хээр үрээг инх тайвны Батцах уяж байсалгыг харуулсан. За үзүүрийн соёлонгууд одоо урагшаа ухсаж байгаа харагдаж байна. За өнөөдрийн хэр зингэл наадмын соёл насны мөрдийн уралдааны өнгөний одоо барайны уралдаанч одоо нэг үнэхээр одоо сонирхолтой болох баха. За ингээд одоо тэр цаатлаар өнгөлж байгаа хурдан бор үрээ бол Завхан аймгийн уяж Пүрэв дөржин хурдан бор үрээг одоо ган хуйг уяж байсалгыг харуулсан. Өнөөдрийн соёл насны мөрдийн уралдааныг за нэг морин соёлонгууд одоо нэг яалтчгүй дийлж уралдаж байна да. Төв аймгийн 100 мод сумын уяж Нацаг нэмийн инх сайхны урдан хээр үрээ одоо боруудалтаа урагшлаад байгаа. За 2 үрээ одоо яг он холбоотой байна. За Улаанбаатарын Багангаа дүүргийн уяж Улаанбаатарын Багангаа дүүргийн уяж ган хөлгийн хурдан хээр үрээг одоо ган хуйг уяж байсалгыг харуулсан. Өнөөдөр одоо ингээд хайргийн 3 дээр гараад ирсэн 3 үрээ одоо ингээд яг холбоотой урагшилж байгаа харагна. За бор үрээ одоо жоохон амруухан хүүхэд одоо жоохон хөдлөж байгаа харагдаж байна. Улаанбаатарын Баян зүрх дүүргийн Хонхор багийн уяж Даваа сүрэнгийн хурдан Сартай алтар үрээ одоо хүүхэд одоо жоохон амрааж байгаад эргэж хөдлөх юм болов за тэр цагдаатай одоо мэдлж байгаа харагдаж байна. Уралдаан хүүхэд гэдэг бол одоо хамгийн авахчтай сэргэлэн хүүхдүүд байдаг. Даваа сүрэнгийн алтар үрээ одоо хайргийн 4 дээр гараад ирсэн байгаа бол Төв аймгийн 100 мод сумын уяж Нацаг нэмийн инх сайхны урдан хээр үрээ хайргийн 3 дээр Улаанбаатарын Багангаа дүүргийн уяж ган хөлгийн урдан хээр үрээ амуу зүүн дээр за өнгөн дээрээ тэг 35 номертой мордсон Завхан аймгийн уяж Пүрэв дөржин урдан бор үрээ одоо ингээд өнөөдрийн хэр зингэл наадмыг сэлүүхэн гарч ирээд өнгөрч байгаа харагдаж байна. За энэ одоо Орхон аймгийн Баян өндөр сумын уяж Мөнх төмөнгийн урдан бор үрээ гэж одоо 2 бор үрээ мордож байсан. За тэр 2 бор үрээний одоо нэг нь юм шиг байна. Гэхдээ одоо бүртгэл дээр бол одоо Завхан аймгийн уяж Пүрэв дөржин урдан бор үрээ гэдэг одоо бүртгүүлсэн байна. За 6 дээр тэг 19 номертой мордсон саха халтар үрээ одоо нэг орж ирж байна. Гачууртын Хүрлөө хатрын хурдан халтар үрээ одоо 6 дээр одоо ороод ирсэн байгаа харагдаж байна. За арын үрээнүүд ч одоо нэг галтайхаа уралдаж байна да. Араас одоо нэлээд ширүүхэн үлдээ урагшилж байгаа харагдаж байна. Гачуурт тосхны уяж Хүрлөө хатрын хурдан халтар үрээ одоо 6 дээр байна. Хэрэг за тэг 8 номертой мордсон Чингэлтэй Улаанбаатарын Чингэлтэй тосхны Чингэлтэй дүүргийн уяж Өсөх хоёрын хурдан хээр үрээ одоо хайргийн 5 дээр одоо харагдаад өнгөрсөн бол Улаанбаатарын Баян зүрх дүүргийн Хонхор багийн уяж Даваа сүрэнгийн хурдан Сартай алтар үрээ хайргийн 4 дээр хэвээрээ юм байна. За Даваа сүрэнгийн алтар үрээ бол одоо өнгөлчнийг үзэж байсан одоо араас одоо дан морин соёлонгуудтай өнөөдөр одоо хурд хуваасаар байгаа хайргийн 4 дээр одоо ингээ барайны доод тавтгаар орж ирж байгаа бол за өнгөн дээрээ тэг 35 номертой мордсон Завхан аймгийн уяж Пүрэв дөржин хурдан бор үрээ одоо өнгөлсөн хэвээрээ байгаа Улаанбаатарын Багангаа дүүргийн уяж ган хөлгийн хурдан хээр үрээ одоо амуу зүүн дээрээ хэвээрээ юм аа. За хайргийн 3 дээр Нацаг нэмийн инх сайхны хурдан хээр үрээ. За ингээд одоо өнгөн дээр юм бол одоо Орхон аймгийн Баян өндөр сумын Мөнх төмөнгийн хурдан бор үрээ гэж одоо мордож байсан. Бүртгэл дээр бол одоо Завхан аймгийн уяж Пүрэв дөржин хурдан бор үрээ гэж одоо бүртгүүлсэн байна. Завхан аймгийн уяж Пүрэв дөржин хурдан бор үрээ одоо өнгөлөө гараад ирсэн байгаа. Сайн бэлэг гэж одоо хүү онцорлож байгаа. Өнөөдрийн хэр зингэл наадмыг өнгөлсөөр одоо барины доод тавтахаар хүүхэд хөдлөж байгаа бол за амуу зүүн дээр
11 номертой мордсон Улаанбаатарын Баганга дүүргийн уяач ган хөлгийн урдан хээр үрэг ган хувийг уяач ойсолгыг нь харуулсан. Энэ их хэр зингэл наадмын хамаа үзүүн дээр одоо ингээд хүмүүсийн доодог руу орж ирж байгаа нэ. За үзэгчид одоо эндээс одоо соёл насны мөрдийн уралдааны 500 м орчим яваад одоо морь барайнд орно. За одоо хэмрэн одоо өөдөө байдаг соёл насны мөрдийн уралдааныг бол одоо монголчууд одоо хамгийн урд нас гэж үздэг. За ингээд энэ хоёр үрээний бол одоо алимч төрүүлгийг одоо байгхийн газаргүй юм аа. За хоёр хүүхэд бол одоо огт хөдөлгөөгүй байгаа одоо үзүүрийн уралдааныг одоо уралдаанч хүүхдүүд шийдэх бах. За ингээд энэ их хоёр зингэл наадмын хурдан соёл насны мөрдийн уралдааныг төрүүлэнгээр түмэн олныг байсгахаар одоо өнгөлсөөр одоо орж ирж байгаа энэ урдан бор үрээ бол Завхан аймгийн уяач Пүрэв дөржийн урдан бор үрээ маа. За Завхан аймгийн уяач Пүрэв дөржийн урдан бор үрээ бол одоо нэг сэлүүхэн давж байгаа урдан үрээ байна. За ингээд одоо энэ хэр зингэл наадмын түрүү магнаа торгон жолоо өргүүлж байгаа энэ хурдан хөлөг бол за жоохон цаашаа ханармаар болсон хээр үрээг одоо наадлаар нь хүүхд хөдлөрсөн ган хөлгийн урдан хээр үрээг одоо буруу талаар нь дайруулсан. За Пүрэв дөржийн бор үрээг одоо буцаага хөдлөглөө. За ингээд Завхан аймгийн уяач Пүрэв дөржийн урдан бор үрээ түрүү магнаа дурдж Улаанбаатарын Баганга дүүргийн уяач ган уйгийн ордон хээр үрээ одоо аман үзүүнд хордолсон ган хөлгийн ордон хээр үрээ одоо аман үзүүнд хордолсон бол Улаанбаатарын 100 мод сум яаж нацаг нэмийн инх сайхны ордон хээр үрээ айргийн 3-т хордолсон. За айргийн 4-т Улаанбаатарын Баянзүрх дүүргийн хонхор багийн уяач давуу сэрэнгийн ордон сартай алдар үрээ өнгөлсөөр байгаа өнөөдрийн хэр зингэл наадамд айргийн 5 хордоллаа. Араас нэхэж уралдсан Улаанбаатарын Чингэлтэй дүүргийн Өсөх баярын ордон хээр үрээ одоо айргийн 5 турдалсан бол 6-ад Улаанбаатарын Баянзүрх дүүргийн Гачуур тосхны уяач Хүрлбаатрын ордон Халтар үрээ одоо 6 турдаллаа. За 7 дээр 24 номертой мордсон хурдан Пүрэв дөржийн бор үрээ орж ирж байгаа. 8 дээр Налах дүүргийн уяач Батбаярын ордон Хул үрээ одоо 8 турдаллаа. За баяр хүргэе тань та үзэгчдэнд өөрийгөө танилцуулъя. За намайг Оюунагийн Ганбаатар нийслэлийн алдарт уяач хүн байна. Энэ бор үрээ маань болохоор Орхон аймгийн Баатрын Мөнхтүмэн гэдэг найз юм одоо. Над дээр уяж байгаа. Тийм одоо. За удам өгшөл бол одоо өнгөрсөн амжилтыг сэргүүлж. За удам нь бол сайн мэдгүй. Тодорхой нэг юу саял энэ жилээс ирж байгаа мөр болохоор. Сам нөө Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын яриад Очир дэрмийн амгалан бол гэж зэл байна. Очир дэрмийн амгалан болт. Амгалан бол. За хээр үрээ өнөөдөр сайхан уралдаж аман үзүүнд хурдлаа. Удам өгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэргүүлвэл. За удам өгшөл сумын сүрэнгийн ангуйг ах юм аа. Унгаа адуу байгаамаа. Бэлгэн дэржээсэ. Улаанбаатар хотын Бавол гэдэг хүний адуу. Баа насанда бараг уйдаагүй өнөө жилээс л уйж байгаа. Энэ жилийн анхны уралдаа. Энэ жилийн анхны уралдаа. Сайхан атлаа хам үзэллээ. Баяртай. За дахин баяр. За баярлалаа. За намайг эсрэг гавал гэдэг ган бол гэдэг нийслэлийн Баганга дүүргээ яаж байгаа юм ба. За ган хөлгийн ээр нь байна тийм ээ. Бор үрээ нарай ушуу үлгүүд очих шиг болсон да. За та гэдэгтээ дахиж нэг нэгтлаарай. Тий. Мэдсэнгүй арай. За үзэгчдэнд өөрийгөө танилцуулъя. Улаанбаатарын Баганга Улаанбаатарын Баганга дүүргийн эргэ эсрэг гавал гэдэг юм байна. Ган хөлөг тийм ээ. За хээр үрээ одоо өнөөдөр сайхан уралдаж одоо үзүүрт уралдлаа. Удам өгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэргүүлээ. Тэгээ удам өгшлийн хэм бол манай уяач бэлгэд өмөрлөг авъяг унгаа одоо сарва би авч ирсэн. Тэгээд арай сайхан хурдан буюу олон жил баярлуулж гинөө. Тэгээ миний хайрын бурхан нэртэй Амар нэртэй ганц л одоо бишдэг одоо маань. Энд чинь сайхан наадж гинөө. Сая цэцэнд бороо минь амаа үзлээд өнөөдөр чавлан жаргад морж гин. Хээр минь чи сайхан төрөвч амаа үзүүлчихв. Тэгээ сайхан уралж гин. Одоо сайхан наадж гинэ. За дахин баяр. За баярлалаа. За баяр хүргэе тань та үзэгчдэнд өөрийгөө танилцуулъя. Намайг Батбаярын уугна гэдэг залуу яж байгаа юм уу? За ийш хараад. Батбаярын уугна. Тий, Батбаярын уугна залуу яж. За өнөөдөр халдар үрээ одоо сайхан харагдаж одоо айргийн дөрөвт хурдлаа. Удам өгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэргүүлээ. Битүү үрээ байгаа маа. Сая энэ дээрээ сайхан уралдаа дөрвөллөө. Сэтгэл сайхан байна. Анхны уралдаанууд тийм ээ? Анхны уралдаа. Таврын анхны уралдаа. За дахин баяр хүргэе. За баярлалаа. Намайг Налах дүүргээр яд залуу яж Мусаа Жалилийн Айдар гэдгээ. Бусаад Жалилийн Айдар. Бусаа Жалилийн Айдар. Тий. Энэ манай дүүгийн үрээ Чингэлтэй дүүргээр Сүхбаатарын Өсөх баярын үрээ. Сүхбаатарын Өсөх баярын уралдаа тийм ээ. Удам өгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэргүүлээ. Битүү үрээ удам өгшөл Дундгай аймгийн Дэрэн сумын яриад Монгол Улсын алдар зөөж Гүрөөдрийн Бат Эрдэнэхээ оноо үрээ. Баг насандаа ер нь огт уралдаагүй юм. Огт уралдаагүй битүү үрээ. За өнөөдрийн баяр наадмын сэтгэл хуваалцаа. Баяр наадам сайхан болж байна зохион байгуулалт зүйтэй. Нийт 27 соёлон
бүртгэгдсэн 27 соёлон мордож хэмжилтэнд 27 соёлон бүгд тэнцсэн. За хүүхэд унсан хүүхэд байхгүй эсэм мэд сайхан уралдлаа. За нийт уралдсан соёлонгуудаас Түрүү магнад Орхон аймгийн Мөнх Төмөнгийн бор соёлон Уяач Оогонбаатар, Унаач хүүхэд Батбаяр, Амун үзүүнд Багангаа дүүргийн Ган хөлгийн хээр соёлон орсон байна. Уяач Дэга хуйг, Унаач хүүхэд Үе Төмөн, гуравт Налаах дүүргийн Инх сайхны хээр Уяач Батцөх, Унаач хүүхэд Мөнх баяр, дөрөвт Хонхор тосгоны Уяач Даваа сүрэнгийн Сартай хээр соёл орсон байна. Даваа сүрэн өөрөө үйсэн байна. Унаач хүүхэд Тэмүүлэн, тавд Чингэлтэй дүүргийн Өсөх хоёрын үйсэн хээр соёлон Уяач Баяр сайхан үйсэн байна. Унаач хүүхэд Бат Эрдэнэ гэдэг хүүхэд үйсэн байна. За ингээд соёлынгийн уралдаан амжилттай болж өндөрлөө. За аман хүчиг Баян зүргийн гачир турд Марийн спорт ууштай албаны тэргүүлэгч Манхрын Бат Эрдэнэ. Гурвынх нь За гурвын морны шагныг Баян зүргийн гачир турд Марийн спорт ууштай албаны тэргүүлэгч гишүүн Сумын агчин Орос ванзрагчийн Оросоо гардуулж байна. Дөрвийн морны шагналыг Баян зүргийн ардсан намын дэд дэрэг доржтын Баттул гардуулж байна. Баян зүргийн гачир турд Марийн спортын тэргүүлэгч гишүүн олон улсын хэмжээний мастер бүхийн жууда бүхийн тамирчин багш Монгол туяа гардуулж байна. Наатаж бишээ хийж байгаа миний хүч хаалтуулж. Энд яач. За баярлалаа. Хурдан урдсан малын хамгийн хурдан урдс хэмээн алдарсан хурдан соёлын мордын шагналыг манай холбооны эрх мөнх энэ нутгийн сон олон гардуулж өглөө. За Баян зүргийн Марийн спорт ууштай холбооны дэд тэргүүн доржтын бат шиг айргийн 5 морны Унаач хүүхдүүдэд өөрийн гарын бэлгийг гардуулж байгааг энэ ялдамд орсон. За бүгдөө зогсож байгаа нэг сайхан дурсгалын. За өнөөдөр манай Баян зүргийн гачир турд Марийн спорт ууштай холбооны тодорсон нийслэн алдарч оюуны Ганбаатарын минь бормор төрүүлсэн байна. Шинэхэн алдарттай баяр хүргье. 26 онд одоо Улаанбаатарын гачир тосгон Баян зүрх дүүргийн гачир турд Марийн спорт ууштай холбооны 30 жилийн тохиож байгаа. За олон сайхан одоо үйл ажиллагааг одоо энэ хүү хамт олон төлөвлөн одоо эхнээс нь бүтээж байгаагаас Дармын Болдбаатарын хурдан халтар мөр буюу одоо 1997 оноос 2001 оны хооронд 4 жил дараадан улсын хоёр наадамд одоо даагш үзэн хязгаарлан соёлын наснда хайрын түрүүнд орж байсан 1 4 3 харагдсан урдан халтар мөрний одоо өшөө зохицолборыг бий болгох. За мөн одоо энэ дэндийн хөндийн одоо энэ морин уралдааныхаа замыг Улаанбаатар хотын бүс нутаг дотор улсын тусгай хэрэгцээнд авч хурдан морины уралдааныг за хотчлтын бүс нутаг ч гэсэндээ одоо суулжуулах ёстой гэж одоо энэ уяачтай одоо тэргүүлэгчдийн санаачлагаар одоо шийдэж байгаамаа. Өнөөдрийн одоо хурдан чандас хязгаарлан насны мордын уралдаан ирэхэд одоо хамгийн наадаар одоо энэ сайхан хээрүүрээ одоо нэг гараад урагшилж байгаа харагдж байна. Тэг 2 номер тамарцсан Улаанбаатарын гачир тосгоны байж инхчингийн урдаа хээрүүрээ одоо саяных мөн байсан баха. За ингээд одоо өнөөдрийн хоёр цэнгэл наадмын өнгөн дээр одоо хурдан харүүрээ гараад ирсэн. За энэ бол одоо Цэвэн жувын Баян мөнхийн хурдан харүүрээ байна. Завхай аймгийн ургамал сумын бай Цэвэн жувын Баян мөнхийн хурдан харүүрээ одоо өнгөн дээрээ гараад ирсэн байгаа харагдж байгаа. Аман хүзүүн дээр Увс аймгийн цагаан хайрхан сумын угуул Бартицаа хорооны суугуул одоо аймгийн алдарт уяач Баатрийн хурдан мор үрээ одоо өнөөдрийн хоёр цэнгэл наадмын аман хүзүүн дээр гараад ирсэн байгаа харагдаж байна. За тэр дунд талаар одоо Налаах дүүргийн уяач ганцгүй урдаа хээр үрээ одоо айргийн 3 4-ийн багцаан дээр одоо уршилж байгаа харагдах шиг боллоо. Соёлын хязгаарлан насны мордын уралдааны одоо дунд талаар тэр саар дүрээ одоо саяны харагдаад өнгөрсөн тэр аригчаагийн саар дүрээ одоо мөн баг шиг байсан. За өнөөдрийн хоёр цэнгэл наадмын хязгаарлан насны мордын уралдааны нэг 10 адын багцаан дээр одоо уршилж байгаа үрээнүүдийг үзэж та бүхэндээ харуулсан. Энэ хамгийн наадлаар уршилж байгаа ногоон жижигчин нэмнэтэй хурдан саар дүрээ бол Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн гачир тосгоны уяач аригчаагийн хурдан саар дүрээ одоо мөн баг шиг байх. 28 номертой аригчаагийн хурдан саар дүрээ одоо мөн байна. 28 номертой аригчаагийн хурдан саар дүрээ. За ингээд өнөөдрийн хоёр цэнгэл наадмын одоо хурдан чандас хязгаарлан насны мордын уралдааныг өнгөлөөд байгаа энэ хурдан дэг 3 номертой урдаа харүүрээ бол
тэг 3 номертой мордсон Цэвэн Живэн Баян мөнхөө ордон хар үрэ байна. Завхай аймгийн ургамал сумын уугуул Цэвэн Живэн Баян мөнхөө ордон хар үрэ өнгөн дээрээ. За Увс аймгийн цагаан эрхэн сумын уугуул Барьцаа хорооны уяас Баатрийн ордон бор үрэ дамуу зүүн дээр Айргийн 3 дээр Арангаа аймгийн Эрдэнэ мандал сумын уяач Пүрэв сүрэнгийн инх жаргалын ордон зээр тал зүрээ одоо ингээд Айргийн 3 дээр гараад ирсэн байгаа харагдж байгаа. Айргийн 4 дээр Завхай аймгийн Жилүүцээ сумын уугуул Дамчаагийн ордон зээр дүрээ одоо Айргийн 4 дээр юм байна. Айргийн 5 дээр одоо тэр цаатлаар нэг хээр үрээ одоо нэг урагшлаад байгаа харагдаж байна. Урдан ухаа зээр дүрээ Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны уяач Сүрэн хүүгийн ордон зээр дүрээ одоо өнөөдрийн хэр зингэл за урдан шандас Тэсаал насны мордын уралдааны одоо дэлгэцэнд харагдж байгаа энэ урдан зээр тал зүрээ бол одоо инх жаргалын урдан зээр тал зүрээ. Завхай аймгийн Жилүүцтэй сумын уяач Дамчаагийн ордон хүрэн хал зүрээ одоо энэ дэлгэцэнд харагдж байгаа. Тэр цаатлаар 16 номертой мордсон Улаанбаатарын Баянзүрх дүүргийн уяач Алтай очрын ордон бор хал зүрээ одоо тэр цаатлаар урагшиж байгаа харагдаж байна. Энэ хамгийн наадлаар одоо хурдан ухаа зээр дүрээ одоо нэг урагшлаад байгаа харагдаж байна. Энэ одоо Надаах дүүргийн уяач Мөнх жаргалын ордон ухаа зээр дүрээ байна. За Мөнх жаргалын ухаа зээр дүрээж одоо 6 7-гийн багцаан дээр одоо урагшлаад байгаа харагдаж байна. Тэг 14 номертой мордсон Төм Мэрийн уйсан ухаа зээр дүрээ. Мөнх жаргалын ордон ухаа зээр дүрээ өнөөдрийн хэр зингэл наадмын одоо үзүүрийн одоо үрээнүүдийн ард дээр одоо гарч залгаж байгаа нэ. За ингээ хурдан шандас Хязаал насны мордын уралдааны одоо Алтай очрын ордон бор үрээг одоо сая одоо хүүхд унаад урагшилж байгаа харагдаж байна. 12 номертой мордсон Ганц бүхий ордон ээр үрээ байна. Улаанбаатарын Надаах дүүргийн уяач Ганц бүхий ээр үрээ одоо 7 дээр 8 дээр Аргачаагийн саар дүрээ 9 дээр Хөдөр хотын хүрээ аль зүрээ одоо харагдаад өнгөрсөн бол сая дээр дэлгэцэнд харагдсан хурдан шаргал зүрээ Арангаа аймгийн Эрдэнэ мандал сумын уяач инх жаргалын ордон шаргал зүрээ байна. За ингээд одоо хурдан шандас Хязаал насны мордын уралдааны үзүүрийн одоо үрээнүүд бол одоо нэг салаад өнгөрсөн энэ нэг 10-ийн багцаан дээр одоо урагшилж байгаа үрээнүүд шүү. За 9 дээр одоо тэр 33 номертой мордсон хурдан шаргал зүрээр урагшлаад байгаа тэр хамгийн задлаар урагшилж байгаа Арангаа аймгийн уяач одоо Дор чандын аймгийн алдарт уяач Дор чандын уяас солгоог нь харуулсан Арангаа аймгийн уяач Пүрэв сүрэнгийн инх жаргалын ордон зээр тал зүрээ. За тэг 2 номертой мордсон хурдан ээр үрээ бол одоо Улаанбаатарын Гачуур тосны уяач Инхчингийн ордон ээр үрээ байна. За өнөөдрийн хэр зингэл наадмын одоо нэг 10 дээр одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. 10-11-ийн багцаан дээр одоо Инхчингийн ээр үрээ одоо 10-11-ийн багцаан дээр одоо урагшлаад байгаа. За ингээд одоо хурдан чандас Хязаал насны мордын уралдааны за тэр дунд одоо нэг улаан хувцастай хүүхдэд манхан хал зүрээ харагдаад өнгөрлөө. Хөдөр хотын ордон хүрэн хал зүрээ одоо тэр энэ бөөрөнүүдийн өнгөн дээр одоо байгаад байгаа. За ингээд одоо энэ бөөрөнүүдийн одоо тэр дунд талаар Улаанбаатарын Налаах дүүргийн уяач одоо Ганц бүхий ордон хээр үрээ одоо энэ бөөрөнүүдийн хамгийн ардталт нь одоо энэ харагдаж байна. За одоо Ганц бүхий ордон хээр үрээ одоо энэ бөөрөнүүдийн ард дээр одоо үлдэж байгаа харагдаж байна. За энэ одоо урагшаа шуурж байгаа одоо 3 үрээний одоо яг дунд нь урагшилж байгаа хурдан саарл үрээ бол одоо Улаанбаатарын Баянзүрх дүүргийн Гачуур тосны уяач Аргачаагийн ордон саарл үрээ одоо энэ бөөрөнүүдийн дунд талаар нь урагшлаад байгаа харагдаж байна. Хамгийн зөв талаар нь Арангаа аймгийн Эрдэнэ мандал сумын уяач Жаргал сайхны Пүрэв сүрэнгийн инх жаргалын ордон шаргал зүрээ одоо тэр хамгийн зөв талаар нь урагшлаад байгаа. Улаанбаатарын Баянзүрх дүүргийн уяач Хөдөр хотын ордон хүрэн хал зүрээ одоо энэ хоёр үрээний одоо талаар нь 8 дээр. За ингээд одоо энэ бор хал зүрээ бол одоо Улаанбаатарын Баянзүрх дүүргийн Гачуур тосны уяач Алтай очрын ордон бор үрээ байна. Алтай очрын ордон бор үрээ одоо ингээд энэ бөөрөнүүдийн ард дээр. За ингээд одоо Улаанбаатарын Баянзүрх дүүргийн Гачуур тосны суугуул Завхай аймгийн ургамал сумын уугуул за Цэвэн Живэн Баян мөнхөө ордон хар үрээ одоо Айргийн 4 дээр гараад ирсэн байгаа харагдж байгаа. Өнгөний 3 үрээ өрөө бараандаа гинжээ. За Завхай аймгийн Увс аймгийн цагаан айрхан сумын уугуул Барьцаа хорооны одоо суугуул аймгийн алдарт уяач Баатрийн хурдан бор үрээ өнгөн дээрээ бол Айргийн 3 дээр одоо энэ дэлгэцэнд харагдж байгаа хурдан хүрэн хал зүрээ бол Дамчаагийн хурдан хүрэн хал зүрээ. За аман үзүүн дээр Арангаа аймгийн Эрдэнэ мандал сумын уяач Пүрэв сүрэнгийн инх жаргалын хурдан зээр тал зүрээ өөрийн унгаа хурдан зээр тал зүрээ одоо өнөөдрийн хэр зингэл наадмын аман үзүүн дээр гараад ирсэн байгаа харагдж байгаа. Увс аймгийн цагаан айрхан сумын уугуул Барьцаа одоо хорооны суугуул аймгийн алдарт уяач Баатрийн хурдан бор үрээ одоо өнөөдрийн хэр зингэл наадмыг сэлүүхэн гарч ирээ хөдөлсөн байгаа харагдаж байна. За хамгийн наадлаар нь одоо Завхай аймгийн Жилүүцтэй сумын уяач Дамчаагийн ордон зээр тал зүрээг одоо хүрэн хал зүрээг Должингийн Бат Эрдэнэ уяач уяа солгоог нь харуулсан өнөөдрийн хэр зингэл наадмын Айргийн 3 дээр одоо гарч ирээд одоо хүүхэд одоо нэлээд сайхан амбуухан одоо дарсан байгаа харагдаж байна. За одоо сүүлээ шаруулж байгаа харагдаж байна. За Айргийн 4 дээр Улаанбаатарын Баянзүрх дүүргийн Гачуур тосны уяач Баян мөнхөө ордон хар үрээ. За Алтай очрын бор үрээ тэр цаашаа гараа явчихж байгаа харагдаж байгаа ч нэ. За хүүхэд том хүүхэдтэй Дор чандын уяас солгоог нь харуулсан инх жаргалын ордон шаргал зүрээ одоо Айргийн 4 дээр урагшилсан бол Хөдөр хотын ордон зээр тал зүрээ Айргийн 5 дээр за Хөдөр хотын ордон зээр тал зүрээ 6 дээр юм байна. Улаанбаатарын Баянзүрх дүүргийн Гачуур тосны уяач Хөдөр хотын ордон хүрэн хал зүрээ одоо өнөөдрийн хэр зингэл наадмын 6 дээр одоо урагшлаад байгаа харагдж байна. За Алтай очрын бор үрийг одоо хүүхэд буцаага оруулаад ирсэн байна.
өнөөдрийг хоёр цэнгэл наадам одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн гачуурт тосгоноо одоо зохион байгуулагдж байгаа. Гачуурт 2026 хурдан шандас Тязал насны мөрдийн уралдааны айргийн 5 дээр за бор үрээ 7 дээр байсан 5 дээр одоо шаргал зүрээ сая харагдаад өнгөрлөө. Улаанбаатар хотын Арангаа аймгийн Эрдэнэ мандал сумын байж их жаргалын хурдан шаргал зүрээ одоо өнөөдрийг хоёр цэнгэл наадмын одоо 4 рүү орж байгаа харагдж байгаа бол айргийн 5 дээр Завхан аймгийн Ургамал сумын явуул Цэвэн Жүвэн Баян мөнхийн урдан хар үрээ одоо өнөөдрийг хоёр цэнгэл наадмын айргийн 5 руу орж ирж байгаа харагдж байна. За морд өнгөж ирэнгүүд өнгөлж уралдаад байсан. Өнөөдөр одоо ингээд жааха одоо үлдэж байгаа харагдаж байна. За хурдан хар үрээ бол одоо өнөөдөр одоо мөн чих одоо хөтлж уралдлаа да. За ингээд одоо хурдан шантас Тязал насны мордын уралдаан бол одоо эндээс нэг 4-5 км яваад одоо морь барайнд орох бах. За ингээд одоо хурдан шантас Тязал насны мордын уралдааны өнгөний одоо үрээнүүдийн байр солигдсон байна. Айргийн 3 дээр Арангаа аймгийн Эрдэнэ мандал сумын яаж Пүрэв сүрэнгийн инх жаргалын хурдан дүрэг аймгийн алдарт уяаж Тарцдын дур чанд уяас олгыг даруулсан өнөөдрийг хэр цэнгэл наадмын айргийн 3 удаа мөн зүүн дээр одоо гаргаж ирээ сэрүүхэн дарсан байгаа харагдж байгаа бол за Увс аймгийн цагаан хайрхан сумын уугуул барьцсан хорооны суугуул уяаж Баатрын хурдан бор үрээ одоо өнөөдрийг хэр цэнгэл наадмын айргийн 3 дээр гарч ирсэн байна. За Увс аймгийн цагаан хайрхан сумын уугуул Цэрэнгийн мэгмар сүрэнгийн одоо унган одоо хурдан бор үрээ өнөөдөр одоо айргийн 3 дээр одоо гарч ирсэн байгаа харагдж байгаа бол сэлүүхэн сайхан хөдөлж байгаа энэ хурдан зээл бүрээ бол Должингийн Батэрдэн аймгийн алдарт уяас Должингийн Батэрдны уяас олгыг даруулсан жаргал сайхны дамчаагийн хурдан буур лал зүрээ байна. За одоо дааганда одоо 3 сумын 100 жил дайрагж байсан. Өнөө жилд одоо Цэцэн хааны хурд 2026 хурдан мордын уралдаанд одоо 10 хатаар хурдалж байгаа давхар уяагаар ирж уралдаж байгаа одоо даамай сайн байгаа морин хязгаарлан үрээ байна. За өнөөдөр бол одоо сайхан тамиртайч байгаа юм байна, хөзтөйч байгаа юм байна. Хүрэн халдсан үрээ бол одоо нэг сэлүүхэн сайхан гарч ирээ хөдөлсөн байгаа харагдаж байгаа бол амаа үзүүн дээр Арангаа аймгийн Эрдэнэ мандал сумын уяаж Пүрэв сүрэнгийн инх жаргалын хурдан зээр талзан үрээ аймгийн алдарт уяаж Тарцдын дур чанд одоо уяас олгыг даруулж одоо амаа үзүүн дээр гарч ирсэн байна. За дамчаагийн хурдан хүрээ халдсан үрээ бол одоо нэг араас юм ойртоход бол одоо нэг аясаар нь одоо уршаа үйлдэл тарлаад байгаа харагдаж байна. За ингээд Завхан аймгийн шилүүтэй сумын уяаж жаргал сайхны дамчаагийн хурдан буур лал зүрээ одоо өнөөдрийн хэр цэнгэл наадмыг одоо өнгөлсөн ивэрээ одоо ингээ барайны доод адаг. За эндээс нь 2 км яваад одоо морь барайнд орно. Амаа үзүүн дээр Арангаа аймгийн Эрдэнэ мандал сумын яаж Пүрэв сүрэнгийн инх жаргалын хурдан зээр тал зүрээ айргийн 3 дээр Увс аймгийн цагаан хайрхан сумын уугуул аймгийн алдарт уяаж Баатрын хурдан бор үрээ байна. Увс аймгийн цагаан хайрхан сумын уугуул Улаанбаатар хотын сонгон айрхан дүүрэг барьцсан хорооны суугуул уяаж аймгийн алдарт уяаж Баатрын хурдан бор үрээ бол одоо Цэрэнгийн мэгмар сүрэнгийн хурдан унган одоо хурдан бор үрээ өнөөдрийг хэр цэнгэл наадмыг одоо тархины үрээнүүдтэй одоо тож уралдсаар байгаад ингээд айргийн 3 дээр одоо хөл жаахан сулармаар болоод одоо ингээд үлдэж байгаа харагдаж байна. За одоо үнэхээр одоо хурдан байгаа үрээ байна. Арангаа аймгийн Эрдэнэ мандал сумын яаж Пүрэв сүрэнгийн инх жаргалын хурдан зээр талзан үрээ одоо амаа үзүүн дээр гараад ирсэн тэг 32 номертой марцсан хурдан зээр талзан үрээ өнөөдрийг хэр цэнгэл наадмыг одоо өнгөлж уралдсаар байгаад одоо ингээд амаа үзүүн дээр барайны доод адаг руу орж ирлээ. За энэ одоо одгүй гэж хөнжүүлж байгаа юм байна. За ингээд одоо жаргал сайхны дамчаагийн хурдан хүрэн аль зүрээ бол одоо нэг газар хөлн одоо газар онохгүй байгаа юм шиг одоо нэг хүндийнхэн одоо сайхан сэлүүхэн явж байгаа харагдаж байна. Аймгийн алдарт уяас Должингийн Батэрдны уяас олгыг даруулсан жаргал сайхны дамчаагийн хурдан буур лал зүрээ энэ их хоёр цэнгэл наадмыг одоо ингээд төрүүлэнгээр түмэн олноо баясгаж одоо мэдхээр одоо ингээд сэлүүхэн сайхан явж байгаа нэ. За өнөөдрийн хоёр цэнгэл наадмад одоо өөрийн унган одоо хурдан буур лал зүрээ одоо ингээд за жаргал сайхны дамчаа уяаж бол одоо буурал морин одоо айрыг турдалсан. За ингээд одоо хурдан Тязал насны мордын уралдаанд Түрүү магнаа одоо торгон жолоо өргүүлж одоо өөрийн одоо уяаных нь одоо хүлэг одоо Түрүү магнаа торгон жолоо өргүүлэхэд хэдхэн бөжүүлсэн байна. Арангаа аймгийн Эрдэнэ мандал сумын уяаж жаргал сайхны инкотын одоо инх жаргалын Пүрэв сүрэнгийн инх жаргалын хурдан зээр тал зүрээ амаа үзэн дээрээ хэвээрээ. За айргийн 3 дээр Увс аймгийн цагаан хайрхан сумын уугуул барьцсан хорооны суугуул уяаж Баатрын хурдан бор үрээ одоо айргийн 3 дээр хэвээрээ. За эндээс морь бол одоо 1 км орчим яваад одоо морь барайнд орох баха. За ингээ өнгөнийхөө үрийг одоо үзэж та хүндээ харуулсаар одоо барайнд орох юм шиг байна. За ингээд Тязал насны мордын уралдаан Гачуурт турд 2026 хурдан шандас Тязал насны мордын уралдааныг Завхан аймгийн шилүүстэй сумын уугуул жаргал сайхны дамчаагийн хурдан буурал хүрэн буурал халзан үрээ одоо ингээд за ингээд сайхан дарал төрүүлж байгаа. За сайн бэлэг хүн зурлж байгаа өнөөдрийн хэр цэнгэл наадмад одоо дамчаагийн хурдан буурал халдсан үрээ одоо ингээд төрүүлэнгээр төмөн олныг баясгаж байгаа нэ. Гачуурт турд 2026 хаврын хурдан мордын уралдааны аймгийн бүсийн уралдааны Түрүү магнаа торгон жолоо өргүүлж байгаа энэ хурдан хүлэг бол Завхан аймгийн шилүүстэй сумын уугуул жаргал сайхны дамчаагийн хурдан хүрээ халдсан үрээг одоо сайн бэлэг гэж хүн зурлж байгаа гэж одоо бүсдэлээр үлдүүлсэн байна.
Должингийн Батэрдэн уяаж ингээд энийхээ зингэл наадмаас нэг түрүү нэг айрыг хүртлээ. За өнөөдрийнхээ зингэл наадманд одоо бүр халд зүрээ үнэхээр одоо юмтай уралдсангуудаа гараад одоо сэлүүхэн сахаа дараас одоо туулж одоо өнгө авч уралцаар угаад түрүү магнаа торгонгоо өргүүлж одоо ингээд за янцгаагаа сахаа түрүүж байгаа харагдаж байна. Аман хүзүү за ингээ хурдан чанд нэмэртэй уралдааны аман хүзүү айргийн 3 дээр одоо нэг хүний 2 одоо орж ирж байгаа харагдаж байна. Арангаа аймгийн Эрдэнэ мандалсан байв яаж Хүрэг сүрэнгийн их чаргалын хурдан шаргал зүрэ аман хүзүү зэр дүр зүрэ айргийн 3 Увс аймгийн цагаан хайрхан сумын уугууд Барьцаа орооны үеэ Замбиа алдарт үеэс Баатрын хурдан бор үрээ одоо айргийн 4 турдалж байгаа харагдаж байна. За хүүхэдгүү одоо орж ирсэн хурдан зэр дүрийг одоо бариан дээрээс хүн барьж унж одоо барианд орсон учраас энийг одоо арай барихгүй баха. За одоо газрын ихэнхийг хүүхэдгүү туулсан учраас одоо дөрмийн дагуу одоо таван байр ухарж баригдана. За ингээд хурдан чандас хязаал насны мордын уралдааны айргийн 5 дээр одоо шогшсоор орж байгаа энэ уралдаан хар үрээ болов Цэвэнжүүн Баян мөнхний хурдан хар үрээ айргийн 5 турдалж байна. Завхан аймгийн ургамал сумын уугуул Цэвэнжүүн Баян мөнхний хурдан хар үрээ одоо 5 турдалсан бол 6-аад Баян зүрх дүүргийн уяаж Хүдрөтийн хурдан хүрэн алзуур. За баяр хүрээ танд үзэгч түмэнд өөрийгөө танилцуулахгүй да. За баярлалаа. Би Завхан аймгийн жилүүсээс аймгийн алдарт Должингийн Батэрд нэгдгээр. За өнөөдөр одоо Дэмчөө уяаж нэр дээр одоо 2 үрээ одоо их насны мөр амгууд турдалсан хүрээ алзуур ийш хараа. Хүрээ алзуур одоо сайхан төрүүллээ. Тийм ээ удам хөшөл болоод өнгөрсөн амжилтыг зэрүүлэв. Энэ алзуур болохоор Төв аймгийн Баян Чандан сумын өндөгний мөнхөө гээд ах юм унгуур явгамаа. Урдам нэр нь баг насандаа яаж уралдаж байгаа? Бааганда 300 жилд орж нэг бүстэй харагдчих, нэг баг наадан төрүүлсэн. Энэ жилийн хувьд одоо анхны уралдаан. Энэ жилийн хувьд анхных нь уралдаан. Сая Дицаанд 2 дахь уралдаан. Дицаанд сая 10 дээр орчиход. Тэн дээрээ сайхан төрүүллээ. За уралдаан чүүтэй танилцъя. За өөрийгөө танилцуулахгүй. Уран чимгийн дүгэр гэдэг. Уран чимгийн дүгэр Эрдэнэ. Дүгэр. За өнөөдөр одоо 2 насны мөр унжуулж одоо 2 сайхан айрыг хүртлээ шүү дээ. Баяр наадам одоо сайхан болж байна тийм үү? Сайхан болж байна. За ангийнхаа найзуудад одоо баярын мэдлэгээ дэвшүүлье. Хичээлдээ сайн сураарай. За чамд ч гэсэн одоо онцороорой гэж ирээ за. За баярлалаа. За үзэгч түмэнд өөрийгөө танилцуулахгүй танд баярлалаа. За баярлалаа. Би Арангаа аймгийн Эрдэнэ мандалсан сумын Балхуугийн зөгтөөрийн Балхуу гэдэг хүн байна. За өнөөдөр Арангаа аймгийн Эрдэнэ мандалсан сумын инх чаргал гэж нэр дээр одоо айрыг. Тий. Арангийн Хүрэг сүрэнгийн инх чаргал гэдэг ах юм хөрөөр байгаа. Хүрэг сүрэнгийн инх чаргал. Тий, Хүрэг сүрэнгийн инх чаргал. Уяач нь болохоор аймгийн алдартай биш. Тардтын дор чанд гэдэг. Залманаа найз хийж байгаа тий. За шаргал зүрээний удам өгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлэхгүй. Баг насандаа яаж уралдсан? За Нодлон аймгийн баяр наадамд нэг 4-өөр тавьсан. Тэгээ энэ жил анхных нь уяа тий. За нөгөө уяаныхаа хүрээ аль зүрээний талаар одоо мөн танилцуулъя тийм ээ. Тэр одоо удам өгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлэхгүй. Тэр Арангаа аймгийн Эрдэнэ мандалсан сумын Хүрэг сүрэнгийн инх чаргалын инх утгах гэдэг хоёр юм адуу байгаа. Инх чаргалынхаа хүрээ адуу, бүрийн унгаа адуу. Тэгээ даагандаа урьжин нэг ороо. Тэгээд энэ жил шүтлэндээ уй гэдэггүй. Энэ жил сая цаахсан адилхан анхных нь хүрээ. За баяр хүрээ танд хар үрээ өнгөн цаах уралж байгаа айргийн 5 турдлаа. Өөрийгөө танилцуулахгүй. Завхан аймгийн ургамал сумын Цэвэнжүүн Баян мөнх гэдэг хүн өөрөө байгаа. За өнөөдөр одоо сайхан уралдаж одоо айрыг турдлаа тийм ээ. Удам өгшөл болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлээ. Энэ юуны Боронт аймгийн харьяа Дорж алтан гэрэл гэдэг Гүнчингийн Дорж алтан гэрэл гэдэг ахыг адууны өгшөлтэй байгаа. Тэгээд ер нь өмнө амжилт нь нэг бүсэд нэг төрүүлсэн. Төв аймгийн Баян Үнжүү суманд нэг төрүүлсэн юм аа. За өнөөдөр одоо баяр наадмын сэтгэл хуваалцвал тийм ээ. Уралдаан наадам одоо өргөн дэлгэр одоо үзэгч түмэн одоо олон цугласан, хуран цугласан одоо уяачид одоо мөн олон баг шиг байна. Тийм Баян гол дүүргийн Баян зүрхтэй Баян зүрх дүүргийн уяачтай холбооны 30 жилийн их тэгтэй журамтай сайхан болж байна. Тэгээд наадамч олондоо дэнж хоттой сайхан наадаар гэж хэлээ да. За яг 30 жилийн баяр наадам нь одоо 8 сар зохион байгуулагдах юм. Одоо танд одоо тэр уралдаанд мөн ирж одоо айрыг хүртээрэй гэж өрөөе. Өнөөдөр одоо нээлтийн уралдаан. За хаврын бусд нэрж уралдаж бас мөр сайхан харагдсан баярлаа. Тэгээд ерөөл бат сайхан орших болтгоо та бүгд ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За намайг Увс аймгийн Цагаархан сумын уугуул Улаанбаатар хотын Барьцааны аймгийн алдарт байж Баатар гэж. Энэ бор үрээний удам Цагаархан сумын харьяат Сэрэнгийн Мэгмар сүрэнгийн гонхот. За урд өмнө ер нь баг насандаа яаж уралдаж байв? Энэ жилийн анхны уралдаан дааганда бас нэг түргүүлээд 100 жил мэд аригдсан. Уусаа сагдын 100 жил дөрүүлэх. Өнгөрсөн жил шүтлүүрээ одоо 2 аригдсан юм байна тийм үү? Энэ хаврын уралдаан 2 хийчихэд 3 дахь хийчих. За. Өмнөх 2 уралдаанд яаж уралдаж байна? Бас Сүмрийн Төв аймгийн хойд бүсд
10 агаад төгссөн. Тэгээ наа богино сог наад нь бас тавсан. За маш сайхан хэмжиж байна. Хүний нүдэн дээр өөрсдөө нөөрөө хөтлж ороод ямар ч гомдолдгүй. Ороод хөтлж ороод таваад байгаа буцаагаад оруулах хэмжиж байна. Маш сайхан нааж байна. Нийт гачууртын Морис спорт уяжт холбооныхаа хамт олонд баярын мэнд хүргэе. Та бүгд чадчих шүү шилхтэй. Бэлгүүн хэдэн настай вэ? 12. За сургууль аль сургууль сурдаг вэ? Нийслэлийн хэмбэр 74. 74 дугаар сургууль доо. За өнөөдөр одоо багш нь одоо мөн үзэж байгаа, найзууд нь үзэж байгаа тийм ээ. Ангийнхандаа одоо баярын мэндчилгээ дэвшүүлж. За намайг үргэлж дэмждэг ангийнхандаа баярлалаа. За олон хайрыг түрүү хүртээрээ дахин баяр хүргэе. За баярлалаа. За ингээд Улаанбаатар хотын баян зүрх дүүргийн гачуур тосгоны Бэлгийн хөндөй зохион байгуулагчдын гачуур тур 2026 аймгийн хаврын бүсийн хурдан мөрдийн уралдааны дааг гарааны хөрөмж рүү гарах гэж байгаа мөчийг үзэж та бүхэнд бэлтгэн хүргэж байна. За хурдан шандас даагны уралдаанд газар цугулсан 21 хурдан алтан дууртууд одоо тоо сонгогдох төрүүлсэн байна. За өнөөдөр бол одоо энэ жилийн хувьд Улаанбаатар хотын баян зүрх дүүргийн гачуур тосгоны 30 жилийн тохиож байгаа. За ардын хувьсгалын 100 гаруй жилийн түүхэнд бол гачуур тосгон нийтдээ улсын баярын наадмаас 40 гаруй хайрыг түрүү үргэлжлсэн байдаг. Олон сайхан улсын золтнууд төрөн гарсан байдаг. За мөн одоо олон алдарснууд төрөн гарсан байдаг. Монгол улсын мандаа уяаж Үржин Бадмын ятар сайхан нарын зэрэг одоо олон сайхан одоо алдарснууд төрөн гарсан. Энэ нутгаас бол олон хурдан адуунууд төрөн гарсны нэг жишээ болов. За улсын баярын наадмад баг 4 наснда хайрыг турдалж байсан Дармын Молдбаатарын хурдан халтар морины хөшөө одоо энэ зүүн одоо энэ хөндөд одоо сүндэрлэх юм байна. За ингээд хурдан даагны уралдаан эргэлээ. За ингээд одоо хурдан даагны уралдааны хамгийн наадлаар нь одоо хонгор халзандаа гараад ирж байгаа харагдж байна. Улаанбаатар хотын баян зүрх дүүргийн гачуур тосгоны уяач Дашилзыгийн хурдан хонгор халзандаа одоо тэр үзүүрийн даагнууд донд гараад ирсэн байгаа харагдж байгаа. За 8 номертой хурдан зээртаг одоо мөнх эрдний уяа солгыг нь харуулсан Батмөнхийн одоо Монголын Батмөнхийн хурдан зээртаг одоо үзүүрийн даагнууд дотор гараад ирсэн байгаа харагдж байгаа. 18 номертой зээртаг өнөөдрийн 2 цэнгэл наадмыг өнгөлжээ. Гачуур тосгоны уяач Бямдашийн хурдан зээртаг өнөөдрийн 2 цэнгэл наадмыг өнгөлсөн байгаа харагдж байна. 20 номертой мордсон Ардчагийн хурдан хүрэн халзандаа одоо тэр бөөн даагнуудад дундхан талд яваа харагдж байгаа. 11 номертой мордсон мөнх чаргалын хурдан халтар халзан хонгор халзандаа одоо Атрамандаа дүү одоо Батцэнгэл уяа солгод тааруулсан өнөөдрийн 2 цэнгэл наадмын үзүүрийн даагнууд донд одоо уршиж байгаа харагдаж байна. За ингээ хурдан шандас даагны уралдааны өнгөн дээр одоо 13 номертой мордсон харин шарга дааг одоо энэ бөөн даагнуудыг өнгөлөө гараад ирсэн байгаа харагдаж байна. 13 номертой мордсон атар сайхны одоо амар сайхны одоо хурдан шарга дааг байна. Сонгон архан дүүргийн 11 дээр хорны за өнөөдрийн 2 цэнгэл наадмын хурдан даагны уралдааныг 18 номертой мордсон хурдан Бямдашийн зээрдэг одоо өнөөдрийн 2 цэнгэл наадмыг өнгөлөө гараад ирсэн байгаа харагдж байгаа. Тэг 7 номертой мордсон Дор чандын уяа солгыг нь харуулсан Пүрүсрэнгийн чаргалын хурдан хээр дааг өнөөдрийн 2 цэнгэл наадмын аман хүзүүн дээр гараад ирсэн байна. Түрүү одоо хязаалан одоо аман хүзүү хайргийн 3-т одоо хосоор нь одоо хурдлуулсан мөнх чаргалын одоо хурдан за өнөөдрийн 2 цэнгэл наадмад одоо их чаргалын хурдан хээр дааг одоо аман хүзүүн дээр гараад ирсэн байгаа харагдж байгаа. За хүрэн халдсан дааг одоо номер нь хийсээд байгаа тэр хурдан хүрээ халдсан дааг бол сонгон айрхан дүүргээ
За Улаанбаатарын баян зүрх дүүргийн гачуур тосхны үеэс Батбудгийн хурдан хүрэн халдсан дааг байна. Сайн буянгийн үеэс олгын даруулсан Батбудгийн хурдан хүрэн халдсан дааг. За тэг 3 номертой морцсон хонгор халдсан дааг одоо энэ араас гарч ирж байгаа харагдаж байна. Улаанбаатарын баян зүрх дүүргийн гачуур тосхны үеэс Дашилзын хурдан хонгор халдсан дааг айргийн 3 дээр гарч ирлээ. Төр довтлохын өмч хурлуулж байгаа хурдан хонгор халдсан дааг өнөөдөр ихэр цэнгэл наадмын одоо айргийн 3 дээр гарч ирсэн. За ингээд одоо энэ ихэр цэнгэл наадмын хурдан даагны уралдааны араас одоо нэлийн ширхгүүлэлтэй үзүүрийн 2 даагны араас одоо нэлийн шунагтан саахан дахиултаа үргэлжлэж байгаа харагдаж байна. За ингээд энэ Маратын хурдан хар халдсан даагны одоо Маратын мэрэгний хурдан хар халдсан даагны хүүхэд нь одоо жоохон хазаасан байгаа харагдаж байна. Өнөөдөр одоо төхөөрөмжн дээр одоо хүүхэд нь одоо үлдчихсэн болоо да. Тэг 20 номертой урд хүрэн халдсан даага гачуур тосхны уяаж аригчаагийн хурдан хүрэн халдсан даага айргийн 4 дээр одоо урагшлаад байгаа харагдаж байна. 37 номертой морц хүрэн даага одоо зүг талтай юм байна. Төв аймгийн Батцанбөрсөн уяаж энэ фэйсбүүкийн хурдан сартай хүрэн даага одоо 6-7-гийн багцаан дээр одоо урагшлаад байгаа харагдаж байна. 11 номертой морцсон мөх жаргалын хурдан хонгор халдсан даага одоо үзүүрийн даагнуудын ард дээр одоо 8-9 багцаан дээр одоо урагшилж байгаа харагдаж байна. За саяны шарга даага одоо араас нэг сайхан шарга даага одоо нэг үзүүрийн даагнуудын араас урагшилж байгаа харагдаж байна. 13-ийн номертой морцсон амар сайхны хурдан шарга даага өнөөдрийн хэр цэнгэл наадмын 8 дээр одоо урагшилж байгаа юм байна. Амар сайхны хурдан шарга даага одоо 8 дээр 9-10 дээр одоо 2 даага холбоотой яваад байгаа. Тэг 5 номертой морцсон гачууртын мөнхөрдний уяас олгын харуулсан олз хоёрын хурдан алаг даага одоо 9 дээр урагшлаад байгаа харагдаж байна. Тэг 17 номертой морцсон саруул хоёрын уяасан хонгор алдсан даага үзий дөрөлийн саруул хоёрын хурдан хонгор алдсан даага өнөөдрийн хэр цэнгэл наадмын 10-ийн багцаан дээр одоо урагшилж байгаа харагдаж байна. За ингээд одоо мөнхөрдний уяасан хурдан шарга даага одоо энэ дэлгэсэн харагдаад байна. За амар сайхны хурдан шарга даага байна. Сонгон айрхан дүүргийн 11 дээр хорны уяас амар сайхны хурдан шарга даага. За 11 номертой морцсон хонгор даага одоо сая харагдаад өнгөрлөө. За 11 номертой Говьлтан аймгийн нөмөр гэж одоо бүртгүүлсэн байх нь Завхан аймгийн нөмөр сумын уяач юм болоо да. Мөнх жаргалын хурдан хонгор алдсан даага өнөөдрийн хэр цэнгэл наадмын одоо 7 дээр одоо хонгор халдсан даага байгаа маань. За 7 дээр хонгор халдсан даага одоо байгаа бол 6 дээр одоо 37 номертой морцсон хурдан зээг даага одоо дэлгэсэн харагдаж байна. Энэ фэйсбүүкийн хурдан сартай хүрэн даага байна. Төв аймгийн Батцанбөрсөн уяач энэ фэйсбүүкийн сартай хүрэн даага одоо 6 дээр. За тэг 20 номертой мордсон аригчаагийн хурдан хүрэн даага өнөөдөр айргийн 5 дээр гараад ирсэн байгаа харагдаж байгаа. Тэг 8 номертой морцсон хурдан зээг даага одоо жаахан залааж байгаа харагдаж байна. Гачуур тосхны уяач Монголын Батмөнхийн уяас олгын даруулсан сартай хүрэн даага одоо Монголын Батмөнхийн хурдан сартай хүрэн даагийг мөнх эрдэнэ уяаж уяас олгыг даруулсан одоо ингээд айргийн 4 дээр одоо үлдэж байгаа харагдаж байгаа. Тэг 3 номертой морцсон хурдан хонгор халдсан даага гачуур тосхны уяаж Дашилзын хурдан хонгор халдсан даага өнөөдрийн хэр цэнгэл наадманд одоо Батцэнгэл уяаж уяас олгыг даруулсан энэ хоёр цэнгэл наадмын үзүүрийн одоо даагнууд дотор ингээ араас жаахан ханармаар айдаад байгаа харагдаж байна. За даагнууд бол одоо нөгөө анхны уралдаануудаа хийж байдаг учраас одоо арай нэг жаахан зүгшрээг одоо замаар чигээрээ явах одоо тал дээр бол одоо хажуудаа яваа одоо мөр машин руу одоо жоохон налчих гад байдаг. За өнөөдрийн хэр цэнгэл наадмын одоо хурдан даагны уралдааны айргийн 3 дээр гараад ирсэн байгаа. Энэ хурдан хонгор халдсан дааг бол Улаанбаатарын баян зүрх дүүргийн гачуур тосхны уяач за төр дохтхын унсан хурдан хонгор халдсан дааг Дашилзын хурдан хонгор халдсан дааг байна. За Маратын мэрэгний хурдан хар халдсан дааг бол одоо хүүхдгүй хөтлөөд байгаа. Амаа үзүүн дээр одоо хурдан зээртэй гараад ирсэн гачуур тосхны уяач Батбудгийн хурдан хүрэн халдсан даагийг сайн буюу уяач уяасолох тааруулсан өнөөдрийн хэр цэнгэл наадмын хөтлөө гараад ирсэн байгаа харагдж байгаа. Амаа үзүүн дээр сайхан хээр та гараад ирсэн Аранга аймгийн Батцэнгэл сумын харьяат одоо Пүрэв сүрэнгийн инх жаргал гэж одоо түрүү 2 үрэн одоо хоёулаа амаа үзөө хайргийн 3 турдалсан инх жаргалын уян дээрээс мордсон хурдан сартай хээр дааг мөн багш байна. Дор чандын уяас олгыг даруулсан Аранга аймгийн Эрдэнэ мандал сумын уяач Эрдэнэ мандал сумын уяач Пүрэв сүрэнгийн инх жаргалын одоо хурдан сартай хээр дааг нь одоо зөв талдаа аймгийн алдарт уяач Тарцдын нөр чанд уяас олго даруулсан өнөөдрийн хэр цэнгэл наадмын одоо амаа үзүүн дээр гарч ирээд одоо сайхан сэлгүүн гарч ирээ. За 2 одоо даагч одоо үзүүрийн уралдааныг одоо хүүхдүүд одоо шийдэндээ за ингээд одоо хурдан даагны уралдаан одоо хэдхэн мөчийн дараа одоо барианд орох бах. За ингээд одоо өнөөдрийн хэр цэнгэл наадмыг одоо Дүвшин Батхүүгийн унж хуралдаж байгаа. За Улаанбаатарын баян зүрх дүүргийн гачуур тосхны уяач Батбудгийн хурдан хүрэн халдсан даагийг сайн буюу уяаж уяас олгыг даруулсан өнөөдрийн хэр цэнгэл наадмыг одоо өнгөлөө гараад ирсэн байгаа харагдаж байгаа. За буруу талд нь Аранга аймгийн Эрдэнэ мандал сумын уяач Пүрэв сүрэнгийн инх жаргалын хурдан сартай хээр даагийг аймгийн алдарт уяач Тарцдын нөр чанд уяас олго тааруулж одоо Төвдөн бат гэж одоо хүү унжруулж байгаа. Өнөөдрийн хэр цэнгэл наадмын одоо аман үзүүн дээр гараад ирсэн байна. 2 даагийг одоо хүүхдүүд гуйдаа хөтлөж байна. За ингээд одоо өнөөдрийн хэр цэнгэл наадмын одоо түрүү магнаа одоо хээр даагуу зээр даагуу гэдэг одоо Аранга юу гачууртуу гэдгээл одоо аралцсан 2 даагны одоо уралдаан үзүүрийн уралдаан дээр одоо үзэхэндээ
За ингээд өнөөдрийн хэр цэнгэл наадмын хурдан даагны уралдааны түрүү магна торгон жолоо өргүүлэх одоо тэр хурдан хүлэг аль нь байх вэ гэдэг одоо хэдхэн мөчийн дараа үзэгч та бүхэнд одоо за ингээд одоо яг сайхан одоо зурхаа дээр ирэхэд за хүрэн халдсан дааг нь хүүхдийн дөрөвөөр илүүгээр эхэллээ. За жаахан ханармаараа идсэн. За ингээд одоо Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн гачуур тосгоны үе яаж Батхотгийн хурдан хүрэн халдсан дааг түрүү магнад урдсан бол Аранхангаан инх чаргалын хурдан сартай хээр дааг аман хүзүүнд хурдалж Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн гачуур тосгоны үе яаж Дашилцын хурдан хонгор халдсан дааг айргийн 3-т хурданлаа. За хурдан шандас даагны уралдааны айргийн 4-ийн дааг одоо ямар дааг орж ирэх вэ? Өнөөдөр одоо хурдан шандас 21 даагнаас айргийн 4-т хурдалж байгаа. Улаанбаатар хотын Баян зүрх дүүргийн гачуур тосгоны үе яаж аригчаагийн хурдан сартай хүрэн дааг одоо айргийн 4-т хурдалсан бол за айргийн 5 дээр за нийслэлийн алдарт үеч Монхрын Бат мөнхийн хурдан сартай дээр дааг нь буруутаар нь дайраад одоо айргийн 5-т хурдаллаа. Хараад нийслэлийн алдарт үеч Батэн Эрдэнэ сайхан гэж юм байна. За хүрээ халдсан дааг өнөөдөр одоо хин гэж хүний нэр дээр уралдав тийм ээ. Сайхан уралдаж түрүү магнад хурдлаа. Манай Баттух дүүгийн нэр дээр уралцсан. Тэгээд Аранхан аймгийн Эрдэнэ мандал сумын Сэнжирлын сайн буян гэж манай ахын унгаа доо юм аа. Энэ жилийн ер нь анхны уралдааны хүрэн дааг. Сая одоо 2 дахь уралдаан л юм да. Эхнийх нь хангар дээр тавиад нэг төхөр хэмжээгээр гарч чадахгүйс нэг асуудал болоо яасан. Тэгээд энэ чинь 2 дахьыг тавьчих. За баяр хүргэе. Дахин баяр хүргэе. Одоо үзэгч түмд өөрийгөө дахиад танилцуулъя. За намайг Цогт хоёрын Балхуу гэдгээ Аранхан аймгийн Эрдэнэ мандал сумын. Манай энэ хэрэг болохоор Аранхан аймгийн Эрдэнэ мандал сумын инх чаргал инх бат гээд 2 ахын үржлийн адууны унгаа адуу. Эцэг нь Балсар гэсэн дуудлагатай англи хэр газар байдаг. Их нь болохоор Борнуур гаралтай санахгүй байдаг. Энэ жилийн ер нь анхны уралдаан. Тий анхны уралдаан. За их талын удам нэр нь ямар удамтай? Ихтэл нь энэ болохоор Борнуур гаралтайгүй яг ихтлийн сайн мэдгүй байна. Эцэг нь болохоор Балсар гэсэн дуудлагатай англи өрх нуулаа ярилцах байдаг англи зэрэг. Тэрнийхэн төлөө анхных нь уралдаан. За өнөөдрийн баяр наадмын одоо хурдан даагны уралдаан. За уралдаанч хөвгт нь болохоор Одхуу гэдэг энэ манай дүү байгаа. За Одхуу уралдаанч өөрийгөө танилцуулъя. Өнөөдөр одоо сайхан ам үзүүлж байна. Баяртай байна. За аль дүүргийн аль сургууль сурдаг вэ? Төв Дархуул аймгийн 1-р сургууль сурдаг. За одоо чамайг эх орон даяар дархнаас одоо хүмүүс үзэж байгаа шүү дээ. Одоо аав ээжтэй гэр бүлийнхэндээ одоо ангийнхандаа мэдчилгээд өгч шүү. Хайртай шүү гэж хэлье. За баяр хүргэе. Та үзэгч түмд өөрийгөө танилцуулах байна. Баярлалаа. За наваа нийслэлийн алдарт байт Ижтийн Батсангал гэдэг ээ. За хүрэн дааг өнөөдөр айргийн 3 цагаа хурдлаа тийм ээ. Удам бөхшөл болоод өнгөрсөн амжилттай зэрэг. Хонгор алдсан дааг. Энэ манай өөр унгаа адуу байгаа. Манай ах Хүрчин Бодмын Хатар сайхан гэж Монгол Улсын манлаа байж. Манай музыкант дуудлагатай хүрээл заазарганы мантөл. Их нь манай өөрийн унган шаргагүй байт юм байна. Яг одоо дээд адууны удам бөхшөл нь одоо шаргагүйний дээд удамд ер нь ямар адуу юм бэ? Сүхбаатарын асагт орчих. Бүр энэ шаргагүйний дээд талаас ярих юм бол 2007 онд манай ах битүүрийн үеижсэн. Нэг саарал дааг их хурдан байгаа. Дааганда 20 медаль авчихсан. Тэр жил нэг 40 медаль авчихсан бод. Даагаар тэнд нэг 4 медаль авчихсан. Маа нэг халтар дааг байт. Тэр шүтлүүр аханхын тахилга өнтерд орчихсон. Тэрний тэдний л удам баярлах. Энэ жилийн анхны уралдаан хонгор алдсан даа. Үгүй би сая налахт очиж нэг уралдаан налахт айрг архан 7-оор тавьчихад. Тэгээд энэ дээр нутагтаа ирчихсэн харагдлаа баяртай байна. За дутуугаан дүр гэж одоо айраг амтсанд дахин баяр хүргэе. Баярлалаа. Ингээ манай дуугаас өнөөдөр их морой төрүүлгсэн. Ингээд өнөөдөр даага харагдууллаа. Сайхан баяртай. Нутгийн дэвжин дээр баяртай. За уралдаанч өөрийгөө танилцуулаач нэр юм бэ? Намайг анх хоёрын төр тогтох гэдэг.
Анх 2-ын 4 тогтох уу одоо өнөөдөр одоо 2 айраг амслаа тийм ээ. За аль сургуульд сурдаг вэ? 156 дугаар сургууль. За хурдмаар уралдаж одоо ингэж унж уралдах ер нь юу нь гоё байдаг вэ? Ер нь уралдах нь гоё байдаг. Уралдах нь гоё байдаг. За уралдах болгондоо айраг дөрөв аваарай дахин баяр хүргэе. Баярлалаа. Намайг Дэмбэрлээс сарлаа хэрэгтэй. Төв аймгийн Эрдэнэ сантай бохол. Төв аймгийн Эрдэнэ сан цумын Дэмбэрлийн Саруул баяр. Саруул баяр. За хүрэн халдсан дагны одоо удам өгшил болоод өнгөрсөн амжилтыг сэрүүлэхгүй энэ жилийн анхны уралдаан нь. Энэ жилийн 2 дахь уралдаан. 5 сарын 2-нд сандтаа ариг найрахаар үрдсэн. Удам өгшил ер нь ямар удамтай бай тийм ээ. Энэ унгаа одоо их нь болохоор миний томх зэсэм дэрж унгангой баг. Зэсмэн дөрж гэдэг хүний унгаа тийм ээ. Эцэг нь ямар азраг байна? Эцэг нь болохоор манай нэг авахыг хөө надад бэлгэн төгсөн. Тэр азраг нэтгэл баг. Баянзүрх дүүргийн гачуурт хорооны уяач залуу уяач мөнх хэрдэнэ гэж юм байна. За сартаа хонгортой гараас нэхэд сайхан айрагдлаа тийм ээ. Үзэгч түмэнд одоо удам өгшлийн сэрүүлэхгүй. Удам өгшлийн хэнгэргийн цогц цахаах юм байна. Унгаа даагаа юм байгаа. Тэгээ одоо манай гачуурт нийслэлийн алдарт уяач Монголын Батмөх гэж ах юм байна. Даагаа юм байгаа. Би уяач. Тэргүүний төрсөн ахын тийм ээ. Тий. Төрсөн дүүн. Төрсөн дүү. Тий. Монголын Бат Эрдэнэ гэж одоо гачуурт хурдмаар спорт уяачтай холбооны тэргүүний төрсөн дүүгүй. Тий. Монголын тий Батмөх гэж хүний даагаа юм аа. За ер нь их эцэг талын удам ер нь дээшээ яаж задардаг юм бол та ер нь сургалж юу? За ер нь сургалж л байсандаа яг хөө эцэг тал нь улс их хурдаа бас айрагчжсэн тийм сайхан хурдан яар азраг байдаг гэнэ лээ. Тий. Бас сайхтар их тал мал юм бас сайн мэдэхгүй байна. Энэ жилийн анхны уралдаан. За энэ одоо 2 3 дахь уралдаан нь ерөнхийдөө болж байгаа. Тий. Банханга дүүрэгт очиж нэг уралдаад нэг 19-ээр тавьсан. Тэгээд сүүлд энэ сайн сорилго наадам гэж манайхын юундаа хийсэн. Гүнжи болоод тэнд ам үзүүлсэн. Тэгээ одоо ингээ 3 дахь давхар уяагаа ерөнхийдөө 3 дахь давхар уяагаар 2 айрагж байгаа юм байна тийм ээ. Тий. Одоо ингээ 3 дахь давхар уяагаар 2 дахь айрагж байгаа. За дахин баяр хүргэе. За баярлаа. Өнөөдөр Баянзүрх дүүргийн гачуурт Морин спорт уяачдын холбооноос зохион байгуулж байгаа хаврын нээлттэй уралдаанд маань 4 насны морь уралдаж 62 хүүхэд маань бүртгүүлсэн. Тус хилцээний зүгээс 10 албаагч хүүхдүүдийн хувцсны стандарт болон бүртгэл дээр хяналт тавьж ажиллаа. 2 хүүхэд мориноос унсан байгаа гарааны явцад гэмтэл бэртэл аваагүй. Амжилттай сайхан уралдсан байна. Тэгээ хүүхдүүд маань айраг дөрөв аваад эхний 5 байрын морьдоо бариалсан байна. Өргөн дэлгэр сайхан боллоо. Эмх цэгцтэй, дэг журамтай. Одоо сайхан боллоо. Одоо өнөөдөр бас хүүхд хамгааллын байгууллагууд, манай цагдаа хүчний байгууллагууд, за засаг захиргаа маань, тэгээ одоо үндсэн зохион байгуулж байгаа Морин спорт уяачтай холбоонууд бас маш сайхан нэгт хамтарч ажиллалаа. За тэрний өвчнөд бас сайхан зохион байгуулагдлаа. Өнөөдрийн уралдаан бол үнэхээр сайхан боллоо. Тэргүүлэгчд маань хамтарч уяачд маань унаач хүүхдүүд маань ингээ хамтарч сайхан уралдаанаа үнэхээр сайхан зохион байгуулад сайхан уралдуулж сайхан наадам хийж чадлаа. Энэ бол хамтын өвч байлаа. Тэгээд дараагийн наадамдаа амжилттай сайхан зохион байгуулах бид нар бол энэ дээрээсээ бас суралцах юм бас байлаа. Тэгээд өнөөдрийн наадам маш сайхан болсон маш баяртай байна. Нилээ Арангаа, Орхон аймаг, тэгээ нилээ хэдэн 6-7 аймаг одоо Дорноговоос, Говь сүмбрээс ингээд нилээ хэдэн аймгаас ирсэн хурд сайхан хүлгүүдэрж уралдсан сайхан наадам боллоо. Ер нь тэгээ энэ наадам маань
одоо засаг даргын захирамжтай уралдаан гэдэг маань одоо энэ УЯЧ-тэй маань нөгөө хийж байгаа хөдөлмөрийг бас үнэлэх те нэг тийм арга хэмжээ болдгоо. Тэрийг бол одоо бас хэлэхгүй байх аргагүй. Манай Баянзүрх дүүргийн ерөнхий менежер Гомсрын дарга биднээс өгд маш сайн дэмжиж жаргал сайхан дарга хоёр маань үнэхээр дэмжиж энэ уралдааныг захирамжтай болгоход гүн тусалцаа үзүүлсэн. Энэ бол биднээс бас энд бол хэлэхгүй байхын аргагүй тийм бас их ажил гэж бодож байна. За энэ уралдаан маань ямар нэгэн эрсдэлгүй аюул аваар багтаа маш сайхан зохион байгуулалттай болж өнгөрлөө. За өнөөдөр зохион байгуулалт тэргүүлэгчтэйгээ хамт өнөөдрийн 4 насны наадмыг сайхан зохион байгуулалтад орууллаа. Хүүхэд мөр минь сайхан наадлаа. Цагдаа эмнэлэг хүүхдийн байгууллага бүгд хамтраад сайхан ажиллаа өнөөдөр. За дараагийн холбооны үйл ажиллагаануудаа одоо бас цухалчланд өрдвөл тийм ээ одоо тавч. За энэ жил биднээс хийх төлөвлөгөөнд бол одоо хамгийн түрүүнд Баянзүрх дүүргийн гачууртынхаа жил болгон зохион байгуулдаг энэ жил наадам 65 жилийн ой наадамтай. Тэгээд тэрний дараагаар биднээс Баянзүрх дүүргийнхаа УЯЧ-тэй холбооны 30 жилийн ой хүрээ 30 жилийнхаа юу хийх юм? Аага хийх юм. Тэр аага 7 сарын дараа 20-доор л хийх байна. Яг 5 гарааг байгаа. Тэгээ 9 сард нэг биднээс жил болгон уламжлал явуулдаг даагны уралдаан байдаг. Тийм ажилтай байгаа. За та бүхний ажилд ажлын амжилт хүсье. За та ч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа.